SV подкастын 2 дугаар хүлээллийн 10 дахь дугаар. За ямар ч өнөөдөр SV подкастын зочин амирт хуульч Хонгор ах маань хүрэлцэн ирсэн байна. За өдрийн минь Хонгор хаа. Өдрийн минь өөрсөнд баярлалаа. За ямар ч их бороотой тэгээд намар цаг ирж байна те. За одоо бас намар цагийн баг анхны дугаар болж байна. За тэгээд бас яг энийг тохиолдуулаад энэ удаагийн дугаар дээр хуульч өмгөөлөгч хүн бас бид нэр уурхаар шийдсэн байгаа. Тэгээд өнөөдөр ярилцсан маш сонирхолтой болох байх гэж бодож байна. Тэгээд манай дугаартаа одоо жүжигчид, дуучид, за одоогийн залуу рэперүүд, за тэгээд мөн бизнесийн талаарч хүмүүст орж ирдэг. Манай ер нь зочин квестүүд бол шал өөр янз бүрийн хүмүүс байдаг болохоор ер нь бол гоё чөлөөтэй ярилцахыг эрхэмлдэг шүү. За яг чөлөөтэй хуульч гэснээс зүгээр хаа таныг хувь үнэ талаас нь асуухад хэр ер нь тийм сериосны юм бэ та? Өөрийн хувь амьдрал дээр ч юм уу. За заримдаа одоо тийм сериосны байдаг юм шиг байна. Заримдаа одоо бас хит нээлттэй найс нөхдөйгөө энэ хаана байгаас л энэ шалтгаалдаг шүү. Тэг хүмүүс харчаад одоо хуульч гэдэг юм уу одоо олон нийтийн хэвлэл мэдээлэл хэрэгслэр одоо бас хууль зүйн мэдээлэл өгдөгөр тэгж харддаг юм уу бас жоохон тэгж бодоод идэх юм шиг байна. Яг амьдрал дээр бол би чинь шал өөр одоо хонгор болоо явчих шахгүй. Хуульч хонгор нэг ажил дээр өөр гэртээ нэг өөр баг гэж л байт юм. Яг нэг магадгүй маш олон төрлийн одоо сэтгэл зүйтэй хүмүүс одоо танаар үйлчлүүлж байгаа тийм. Тэгээ тэр хүмүүстэй бас харилцахад ер нь одоо эхлээд хүнээ ингэж анзаарж ийж ямар хуу байхаа эхэлж ер нь өөрийгөө тэгж зэгэндэг гэсэн үг үү? За ер нь хуульч хүн бол өөрөө их ёс зүйтэй. Ажил мэргэжилтээр бол бие авч явах хэрэгтэй. Хүнтэй харилцах, хандлага, хүнийг ойлгох, сонсох гэдэг юм уу. За тэр талаас нөгөө талаас аливаа хэрэгэн маргаан дээр одоо үйлчлэгээ үзүүлэхдээ нэгдүгээр хүнээ харна. Тэр хүний зан характер ямар байна, ямар төрлийн хүн байна. За нөгөө хэргийн нөхцөл байдал нь бас ямар байна те. Би чадах уу, чадахгүй юу гэдэг зүйлээ харж ээж одоо хамтарч ажиллах хэсгээ одоо шийддэг. Хоёрдугаарт зарим одоо манай үйлчлүүлэгч нар чинь одоо бас янз янзын хүмүүс байгаа. Ингээд таг алгуулчихна. Хаана нуун мэдэх. Хойноос нь уцтаад энэ юм чи ингэж явж байгаа шүн хэрэг ингэж за баярлалаа гэдэг. Зарим нь болохоор өдөр шөнөгөө бараг залгана, мессеж чинь чатлна. Янз янзын хүмүүс байж. Тэгэхээр хүнийхээ харилцааг их голдож анхаарч тэр хүмүүст аль болох одоо сэтгэлээс харилцахыг одоо хүсдэг. За мөн зарим хүмүүс бол хэрэгээс илүүтэйгээр илүү сэтгэл зүйн зөвлөгөө аваад сэтгэл зүйн талаасаа илүү бас мэдээлэл авахыг бас хүсээд идэх. Хэрэг нь бол яг хуулигаа дагуу ингээд өмгөөлөгч ажиллаа хийгээ явна. Нөгөө талаас өмгөөлөгчөөс хүсээд байгаа зүйл нь сэтгэл зүй. Одоо миний энэ хүнд байдлыг бас ойлгооч тий. Өөр бусад одоо би ямар байдлаар сэтгэл зүгээ тайван байлгах уу гэдэг юм. Зүгээр нь сэтгэл зүйчтэй та очиод уулзчихаа гэж хэлэх нэг өөр. Тэр хүнээ хэргийн нөхцөл байдлын тусад нь одоо ярьж ойлгуулад тэр хүний одоо хувийн амьдрал нь ямар байна. Ер нь энэ цаашдаа хувийнхаа амьдрал дээр гэдэг юм уу хэрэг дээр бас ийм байвал зүгээр шүү гэдгийг өөрийн одоо туулж өнгөрүүлсэн гэдэг юм өнгөрүүлж байгаа энэ амьдрал дээр бусад одоо энэ ажил мэргэжилтэй энэ хүмүүсийн харилцаан дээр үндэслэл нэг одоо зөвлөгөө мэдээлэл өгч явдаг. Яг одоо нэг хүмүүс хууль эрх зүйн байдлыг одоо өөрийнхөө өмгөөлүүлэх гэж одоо хүмүүс үйлчлүүлдэг тийм. Тэгвэл нөгөө талаасаа хүмүүс за би өмгөөлөгчтэй болчлоо гэсэн шиг ийм сэтгэл нь тайвшрах хандлага юу нэрвдэг вэ? Эсвэл нөгөө бүх зүйлийг одоо өмгөөлөгчтэй өөрүүлдэг гэдэг ч юм уу. Бүх зүйлийг найддаг гэдэг ч юм. Тиймэрхүү хандлага юу нэр байт юм. Энд дэр юу ямар хуу байх ёстой байт юм бол. Ер нь бол тийм хандлага байгаа. Энэ бол нийтлэг дийлэх нь бас тийм байж байгаа. Нэг өмгөөлөгч авчлаа. За тэгээ энэ өмгөөлөгч мал ер нь бол бүх зүйлийг одоо хариуцаад хийгээд дуусгана гэдэг бодлоо. Хууль зүйн өмгөөлөлтийн тухай хуулиараа хууль эрх зүйн байдлын тухай хуулиараа ч гэдэг юм уу гэрээгээр бол нэг талаас бол тэр хуульч бол үйлчлэгийн дагуу үйлчлэг үзүүлэх ёстой. Тууштай өмгөөллөө үзүүлнэ. Нөгөө талаас бол ямар нэгэн одоо тэр хэрэг маргаан дээрх мэдээллийг олон талаас нь аль болох ойлгож хэлж явах. Цаашлаад зөвхөн өмгөөлөгчтэй найдах биш үйлчлүүлэгч өмгөөлөгч хоёр харилцан хамтарч ажиллаж энэ хэргийнхээ ард гарна. Жишээ нь одоо янз янзын одоо хэрэг маргаан байна. Даалгавар гэрүүлийн хэрэг маргаан дээр бол зүгээр нэг одоо шүүхэд нэхэмж бичиж өгөөд хурлаа хүлээх нэг өөр. Наа хийгдэх олон ажиллагаанууд байж байгаа. Тэхийн тулд тухайн одоо эхнэрийн тал юм уу, нөхрийн тал юм уу тэр хүний хувийн амьдрал хувийн одоо нөхцөл байдлыг нэглээ мэдэн тэгжээж хэрэг рүүгээ өмгөөлч өөрөө орж иж одоо нөхцөл байдлыг мэдэх нь шүү дээ. Тэгэхгүйгээр зөвхөн өмгөөлчтэй бас даатгах болохгүй.
За мөн энэ асуултан дээр бас зүгээр миний бодож явдаг зүйл юу гэхээр манай энэ үйлчлүүлэгч за мөн одоо энэ иргэд маань нэг зүйлийг л бас анхаармаар байгаа юм. Өнөөдөр 5,000 гаруй хуульч байна. За Монгол улсын хэмжээнд за 3,000 шахуу өмгөөлөгч нар байна. За энэ 3,000 гаруй өмгөөлөгч нарт идэвхтэй яг өмгөөллийн ажлаа хийж байгаа юм ч байна. За өмгөөлөл эрэхтэй ирнэ өмгөөллийн ажлыг хийдгүүч өмгөөлөгч нар байгаа. За мөн энэ дотроо чиглэлээр дагнж ажилладаг өмгөөлөгч нар байна. Жишээ нь одоо эрүүгийн чиглэлээрээ, иргэний чиглэлээрээ, компани чиглэлээрээ, арбитрийн чиглэлээр гэдэг юм уу одоо янз янзын одоо их зүйчнэр, хууч өмгөөлөгч нар зөндөө байждаг. Тэгэхээр ямар хэрэг дээр ямар өмгөөлж үйлчлэгээ авахаа эхлээд маш сайн судлах хэрэгтэй. Жишээ нь одоо хүү амны онц ностой хэрэг байх юм бол яг иргэний чиглэлээр дагнж ажилладаг өмгөөлөгч бол хэцүү шүү дээ. Хэцүү. Тэгэхээр эн чинь хуулийн мэрэгжил гэдэг чинь нэг ёстой эмчийн мэрэгжилтэй ойрхон. Би бол тэгж боддог. Эмч гэдэг ерөнхий нэрийн доор өнөөдөр чинь дотрын эмч, нүдний эмч гэл олон төрөл байгаа дагнаад. Тэрнтэй адилхан манай энэ хуульч өмгөөлөгч бас л адилхан. Эрх зүйчнийг тусдаа, хуульчин тусдаа, өмгөөлөгчин тусдаа тэр дундаа яг хэрэгээр ингээд дагнаад ажилладаг. Эрүүгийн чиглэлээр, эрүү дотроо хүн аим хүчингийн чиглэлээр ажилладаг. За мөн одоо залингийн чиглэлээр, авилгалын чиглэлээр гэдэг юм уу. Иргэн бас мөн адил компани эрх зүйн талаараа илүү дагнж ажилладаг шиг юм. Энэ ялгаа заагийг маш сайн ойлгож иж, хуульч өмгөөлөгчөө сайн судалж иж, харилцан энэ хэргийн талаар мэдээлэл сольж иж ингээд хамтарч ажиллах хэсгээ шийдэж байгаасаа гэж ялангуяа бас хэлмээр байна. Яг гоо сая таниггүйс ярьж хахад нэг юм асуумаар санагдлаа. Одоо чинь бид нэр хууль зүйн тусалцаа авахдаа эрх зүйн байдлаа хамгаалах болохоро за жишээ нь одоо нэг би нэг гэмт хэрэгт холбогдсон байлаа гэж бодъё те. Тэнгүүд би яг одоо чинь одоо дэрмийн танхаа хэрэгт холбогдсон байлаа гэж бодоход яг энэ чиглэлээрээ дагнсан өмгөөлөгч хаах хэрэгтэй гэсэн үг. Судлах хэрэгтэй гэсэн үг тийм үү? Тэнгүүд нөгөө талаасаа одоо эрх зүйн байдлыг хамгаалж байгаа энэ өмгөөлөгч нар маань өөрсдөө яг тэгж ажиллаж чаддгүй Монгол дотор. Одоо чинь нэг хууль зүйн товчоо байлаа гэж бодъё. Энэ хууль зүйн товчоо бол зөвхөн одоо эрүүгийн хэрэг дээр ажилладаг. Энэ бол гэр бүлийн маргаан, иргэний хэрэг дээр ажилладаг ийм хууль зүйн товчоо гэдэг ч юм уу. Ингэж яг категорилж ингэж Монголд ажиллаж чадчихж байгаа юу? Яг тэгж явж байгаа манай хуулийн фирм зөндөл байгаа. Гол нь зүгээр манай энэ хүмүүс Монголын хуульчтай холбоо, Монголын өмгөөлчтэй холбоон дээр би нэг ийм одоо хэрэг маргаанд одоо холбогдчод байна, хохирчод байна. Яг энэ чиглэлээр дагнсан сайн хуульч өмгөөлөгч мэрэгсэн туршлагатай нь одоо ямар хүн бэ гэдэг байдлаар зөвлөгөө авч тэгж болно. Тэгснээр тухайн холбоо бол за энэ хүнтэй та уулзаарай гэдэг байдлаар хаяг мэдээлэл өгчдөг. Ингээд илүү хялбар. Тий. Яг бас сайн нэг гэр бүлийн гэдэг бас ярианаас дахиад нэг асуулт бэлдсэн байгаа хаа. Нэг ийм кейс байна. Хүүхэд нь PUBG тоглоод байжжээ. Энэ яг болсон явдал шүү. Хүүхэд нь ингээ PUBG тоглосон чинь аав нь хүүхдээ миний хүү PUBG тоглохоо болоо гэж хэлсэн баг. Тэгээ шүн хүүхэд нь орон дотроо ороод PUBG тоглохоор ч хүүхдүүд нь хоорондоо ярьд юм шүү дээ. Энийг ингээ устгахыг ингээ тийгээд дахиад өглөөд хахаар хүүхэд нь чи болоо гэдээ аав нь дахиад хэлсэн баг. Хүүхэд нь 7 настай. 3 удаад нь ороод аав нь хүүхдээ тухан дээр нь ингээ нислсэн байна л да. Чи бол гэд тухан дээр нислаад утсын нураагаад авчиж. Хүүхэд нь болохоор 108 гэдэг дугаар руу залгаад аавыгаа өгчөж. Тэгсэн чинь аав нь одоо баривчлага төр саатуулах одоо газар очиод 14 хоног гарч ирсэн юм байна. Яг би ингээд тэрийг сонсоход арайчтай. Яг бидний үед бол ингээд аавтаа нэг цохиул зодуулахтай нэг тиймэрхүү байсан. Тэгэд нэг ганц ингээд нислах төдийд ингэж нөхөр хүүхдүүд бас өөрөө юм ингээд болчтой шүү. Аав ээжээсээ нэг жоохон зэмлэх хүүхч юм авч чадхаа болоод байгаа юм гэж миний хувьд хараад байгаа. Энэ тал дээр таны байр суурь нь ямар вэ? За энэ дээр бол одоо яг л би өөрөө ном тохиомл дээрээ ч одоо бас бичсэн байгаа. Хуучин бол аав ээж нар бол арай өөр байла. Бидний амьдрах орчинд өгсөн нийгмийн харилцаа өөр байл. За мэдээж аав ээжээсээ нэг 5 салаа боовны амт аавна. Тэглээгээд одоо бол нэг мууцсан юм алга. Тэр үе чинь одоо хууль эрх зүйнч гэдэг юм уу ер нь бүхэл харилцаа янз янз л байсан. Гэтэл одоо орчин цагийн энэ гэр бүлийн харилцаа эцэг их үр хүүхэд эцэг ихийн харилцаа маань өөрөө хит задгаа нээлттэй болчихсон. Яг нөгөө манай эцэг эхчүүд хуучин аав ах школоор үр хүүхдэд харьцах гэдэг. Мэдээж аав ээжийн хатуухан чанхан үг байх ёстой. Тэр дотроо
хараалын эрүүлийн үгээр мэдээж хүүхдээ өсгөх хүмүүжүүлэхгүй шүү дээ. Сайхан тайлбарлаж болохгүйгийн талаар зөв талаас нь тайлбарж ойлгож яг найз нэмэт насанд хүрсэн мэтэр хүүхдээ багаас нь харьцах хэрэгтэй. Тэр хүүхэд яагаад орондоо PUBG тоглоод байгаа юм? PUBG гэдэг үү? PUBG тоглоод байгаа юм. Яагаад уцнаасаа тэр хүүхд өөрөө салахгүй байгаа юм? Тэгэхээр тэр хүүхэд тэр гэртээ уудаад байгаа юм уу? Юус аав ээж нь үр хүүхдээ анхаарал тавихгүй байгаа юм уу? Аль эсвэл бүх зүйл нь бэлэн байгаад байна уу? Зав чөлөөтэй байгаад байна уу? Ямар нэгэн сургалт өшөө энэ дугуйлан секцэнд бас хамрагдах хүсэлтэй байна уу? Хүсэлгүй байна уу? Энэ олон зүйлийг эцэг эхчүүд эхлээд хүүхдээ ямар нэг үйлдэл хийхээс өмнө үг хэлэхээс өмнө хүүхдээ өөрсдөө анзаарах хэрэгтэй. Мэдээж тэр духан дээр нь нислах байдаг юм уу? Тэр бол одоо хуулиар бол болохгүй асуудал. Хуулийн ч тийм болчихсон. Хүүхд ч тийм эрхтэй. Гэтэл хүүхдүүд өнөөдөр тэр имийг л мэдчихээд байгаа байхгүй юу? Та надад муухай үг хэлж болохгүй, муухай зүйл харуулж болохгүй, надад халдаж хүчрхийж болох. Тэгвэл би таныг 108 өгнө. Яг тэгэхээр тэр гэр бүл дотор эцэг их өөр хүүхдийн тэр нандин халуун дулаан уур амьсгал байх болчиход байгаа байхгүй юу? Өнөөдөр хүүхдтэй багаас нь одоо аав хүү ийм байдгийг шүү, тэгээрээ ингээрээ хүнийг ингэж хайрлна. Яагаад миний хүү чи ингээ уцнаас салахгүй байгаа юм? За миний хүү нуцыг чи тоглоод тэгвэл нүд нь үүднэ. Чи сурах олон гой зүйлээ чи сурч чадахгүй. Гэтэл ангийн чинь хүүхдүүд ийм мундаг зүйлийг сураад чамайг муу сурлагтан гээд одоо цоллоод байна шүү дээ. Миний хүү энд чам таалагдах юм уу? Гэдэг байдлаар хүүхдтэйгээ гой насны онцлогтод тааруулж ярилцвал хүүхэд илүү гэж хүлээж аавна. Хоёрдугаарт нь эцэг их яг ярьдаг шигэ өнөөдөр үр хүүхдээ тэр зүйлийг үйлдэлээрэнч үгээрэнч бие авч байгаа байдлаар харуулна. Тэгжээж өнөөдөр үр хүүхэд аав ээжийнхээ одоо дуурайж явах хэрэгтэй байхгүй юу? 0-5 насны хүүхэд гэдэг бол яг л тэр хүүхэд эцэг ихээ дуурайж идэг. Цаашлаад нас ахих тусмаа нөгөө анги сургууль ангин дэвших тусмаа хүүхдийн үзэл бодол нь өөрчлөгдөнө. Ямар сургуульд ямар хүүхдүүдтэй найзж байгаа, багш нь ямар харилцаатай, гэр бүлийн харилцаа ямар байхаас хамаарал хүүхдийн тэр үзэл бодол өөрчлөлттэй яваад байгаа. За тэгээ ер нь бол сая таны хэлсэн шиг тэр PUBG тоглоод энэ сүүлийн иргэн хөгсөн залууг л тоглодог юм билээ л дээ тийм. Тэрний нарийн үнд би очоод бидэхгүй тэр тоглоом юм. Яг ингээд тэр хүүхдүүдийн одоо энэ үзэж байгаа тоглож байгаа юм харахаар тэгэл утгагүй юм харагдаад байгаа байхгүй юу? Ямар ч хэрэгтэй нэг жижигхэн нүд өвдмөр энийг тоглоод хожоод яг юунд ч хэрэгтэй юм те. Тэр одоо кино хүүхэлдэйн кино гэдэг юм уу? Нэг сонин дүрсгүй юм үз. Бидрийг одоо хүүхэд байхад гой хүүхэлдэйн кинонууд, гой кинонууд те. Арай илүү нөгөө нүдэнд харагдцтай. Нэг юм ойлгуулсан юм байгаад. Одоо дүү дурсан ойлгомжгүй нэг юм хүүхдүүд үзээд идэг. Яг нь цаг үеэрэл явж л байгаа л та. Тэгэхээр хамгийн гол нь зүгээр би ч гэсэн өөрөө эцэг хүн учраас үр хүүхдтэй өнөөдөр насанд хүрсэн хүнтэй адил зөв талаас нь аливаа тэр болждоггүй байгаа зүйлийг тайлбарлаад хэлээд авах юм бол хүүхд бол ойлгож л таараа. Хүүхд гэр бүлийн тойл гэж бас ярьдаг те. Яг тухайн хүүхд тэгвэл таны бодлоор тгий ингээд тоглоод тахад аав нь ч гэсэн магадгүй хүүхдэд анхаардгүй тоглоод байдаг гэсэн үг үү те. Ер нь бол тийм. Тэгэхээр хүүхд нь бас ийм юм байд юм билээ хаа. Би одоо гэр бүлгүй ихнэргүй хүүхдг болохоор сайн мэдгүй. Найзуудыгаа хараад тахаар хүүхдүүд нь өмүүлээд тахаар уцаа өгөө тавьшруулчихдаг. Тэгэхээр нөгөө хүүхд нь уцаас дараал тэгэл өөрсдөө тайван байж болдог те. Тэгээ эннээсээ болоод бас иймэрхүү асуудлууд үүсэж байгаа ч юм л бас мэдэхгүй байна. За дараагийн асуулт хаа. Ер нь бол гэр бүлүүдтэй хэр ажилтдаг вэ та? Ер нь бол дийлэн шүү. Яг гэр бүлийн маргаан хооронд эхнэр нөхрийн хоорондох маргаан ч юм уу ер нь танаар хамгийн их үйлчлүүлж байгаа том кейсүүд нь ер нь хамгийн их одоо танаар ирдэг тийм гомдол саналууд ер нь юу байдаг вэ? Хэргийн төрлийг асууж байна уу? Хэргийн төрөлтэй. За ер нь бол дийлэнх нь гэр бүлийн чиглэлээр илүү асуун. За мөн одоо хүчин зөвтөрлийн гэмээр хэрэгээр их асуун. За компани одоо туцтай холбоотой, хувьцаатай холбоотой асуудлаар, за өв залгамжтай холбоотой асуудлаар их асуудаг. За би ч өөрөө нөгөө цагдаагийн дэд төгсөөд цагдаагийн байгууллагад офицер ажиллаад за Монголын томоохон урдаа барих одоо Таван богд группээс гэсүүлээд Монис группээс 12-3 жил хуулийн зөвлөх, хуулийн албаны дарга ингээд хувийн хвшлэр их олон жил ажилласан. Одоо би дагаад Монголын компани байгуулаад
өмгөөлөгчөөр явж байгаа. Тэгэхээр нөгөө чиглэл бол харж агаад иргэнэж ирүүдээрээ ч ихэд явчихна. Тэгэхдээ бас үр дүнгээ харж иж хэрэг дээр ажиллах хэсгээ өөрөө шийдэж байгаа. Яагаад тэгэхээр хэргийн нөхцөл байдлыг гэсэн тухайн хүн за энэ өмгөөлөгч сайн байна. За нэгсвэл таал одоо энэ хэргийг ард гараад өгөөрэй тий. Нөгөө нэг гэрээний дагуу төлбөр мөнгө өгчдөг. Би тэр мөнгөний авчлаа. Гэтэл энэ хэрэг нь үр дүн гарахаарг бол энэ боломжгүй гэдгийг шууд хэлчихдэг. Анханасаа надад ч амар. Тэр хүнд ч амар. Би тэр мөнгөний аваад ч яах юм бэ? Нэгэнд үр дүн гарахгүй. Яагаад тэгэхээр өнөөдөр хууль зүйн талаасаа, практик, туршлага талаасаа тэрийг харж байгаа байхгүй юу? Энэ хэрэгдэртэй тэргүй энэ боломжгүй ял авна. Харин хөнгөрүүлээд ял багасгах тал дээр энэ баримтын хүрээнд дээр боломжтой юм байна. Нэгсэл үнэхээр хүнд ял авах бол боломжгүй. Тэрний оронд та зүгээр эдийн засгийн боломжгүй юу? Өнөөдөр бас төлбөртэй өмгөөлж авах, төлбөргүй өмгөөлж авах гэдэг байдлаар хэргийн нөхцлөөс хамаарат тухайн хүнд яг таарсан, тохирсон зөвлөгөө мэдээл хэрэг дээр одоо ажиллах чиглэлийг одоо өгчдөг байхгүй юу? Яг жоохон хүнд юм асууж байгаа дуучлаарай. Одоо Монголд бидний мэдж байгаа, мэдэхгүй байгаа, хэвлэл мэдээллийн хэрэгслэр зарлагдж байгаа, зарлагдахгүй байгаа маш их хүчин гэргүүд гарч байгаа тийм. За одоо тоон баримт статистикийг бол мэдэхгүй байна. Ялангуяа бага насны хүчирхийлэл маш их байгаа бах. Яг одоо энэ хүчингийн хэрэг үйлдээд байгаа хүмүүс нь юунаас болоод үйлдээд байгаа юм бол та энэ талаар бас судалж үзсэн үү? Таны бодлоор юу вэ? Тэ энэ талаар асуумаар санагдлаа. За сая хинэ таны асуусан асуултан дээр яг аль төрөл чиглэлийн одоо бас хэрэгүүд орж ирдэг вэ гэсэн тий. Тэн дээр гэр бүл. Өнөөдөр Монгол улсын энэ гэр бүл бол энэ улсын нэгж. Энэ айл үрх болгон өнөөдөр ад жаргалтай, сайхан амьдралтай төр засаг нь энэ ард иргэдээ гэр бүлүүдэд сайхан амьдрах нөхцөл болцоог хангаад өгөх юм бол залуучуудаа дэмжиж өгөх юм бол энэ жижиг дунд бизнесүүдэд дэмжиж өгөх юм бол эдгээр ажилдаа амьдралтай заавал гадагшаа яваад ахгүй. Тэнд авч байгаа цалингаа өнөөдөр эх орондоо аваад энэ эх орондоо сайхан энэ агаарт энэ заавал нийслэлтэй хөдөө орнууд тархас суршаад амьдрах боломж олцсон бүх залуучууд бүх хүмүүст нээлттэй байгаа байхгүй. Гэтэл яг би нэг ус төрчгүйгээр ер нь бас хинээс юунаас болоод байгааг ард иргэд өөрсдөө ойлгож мэдж байгаа. Тэгэхээр өнөөдөр яг энэ олон гарч байгаа хэрэг маргаанууд ерөөсөө л хувь хүний хүмүүжил, боловсрол, за харилцаа, хандлага тэр гэр бүлийн орчин нөхцлөөс болж л энэ олон төрлийн одоо гэмтрүүд гараад байгаа гэсэн. Өнөөдөр хүн болон эрх зүйн харилцаанд өглөө босоод орж байгаа. За гэтэл хүчинт гэмт хэрэг гарах болж байгаа шалтгаан тэр дундаа бага насны хүүхэд яагаад энэ гэмтрийн хохирогч болоод байгаа юм гэдэг зүйл маань тухайн одоо тэр холбогдогч одоо сэжигдэн яллагдах шүүгдэж гэдэг юм уу те тэр хүн нэгдүгээрт өөрөө эрт бэлгийн харилцаанд ороод эхэлчихсэн. Ганц би удаан явчихсан. За мөн замбраагүй бэлгийн харилцаатай одоо яваад удцсан. За мөн олон төрлийн гаж юм сексэн амьдралыг илүү таашааж үздэг. За цаашлаад нөгөө эцэг их нь багт нь сэтгэл зүйн хувьд маш их дарамт үзүүлдэг. Үр хөвгтө багт нь одоо оролддог байсан. За ингээд яг цаашаа жоохон эвгүй ярина. Тэгээд энэ хүмүүс маань өөрөө нас үеинд хүрээд гэр бүлтэй болоод зарим нэг нь одоо гэр бүлгүй ирнэ бага насны хүүхдийг харахаар одоо нөгөө сэрлэн хөдөлдөг. За тэрнтэй ямар нэгэн харилцаанд орж өдөж хоргоож те ямар нэгэн гар хурууга хийх гэдэг юм уу таашаал авах илүүд үздэг. За мөн бага насны хүүхдтэй эрэгтэй ч өнө эмэгтэй ч өнө тэр хүнтэй харьцчээж гар хурууг нь барьжээж хөл гарамд нь хүржээж за мөн үнэрийг үнэрлжээж таашаал авдаг. Тийм хүмүүс ийм одоо хүмүүс өндөө байгаа. Энэ хүмүүс тэгж хардаг л да. Нөгөө л ажилгүй тэ зүс царай муутай за ер нь шороо оронгоор явчихсан. За ер нь бол бүтггүй л хүмүүс ийм хэргийг хийж штэ л гэж ойлгоо. Гэтэл өнөөдөр санаан дурмгүй өнөөдөр мундаг ажилтай бизнестэй хүмүүсүүд энэ гэмтэргийг үйлдсэн тохиолдол зөндөөлс байж байгаа. Ингээд харахад юугаач мэдхгүй жоохон тэр 10 гаруй настай, 8 9 настай, 14 5 настай ч одоо хүүхд тэр гэмтэргийн хохирогч болчихсон. Ингээд хаана хинт хандхаа мэдтгүү.
За ингээд ижи явда ойр торны одоо ихтэй хүндээ хэлийхэд нөгөөдг нь дарамтлсан байж байгаа. Хэлвэл аав чинь ална, ээж чинь ална, дүүг чинь одоо ингэн тэгнэ гэр орны чинь шатаан те чамааг одоо сургууль дээр чинь одоо муухай байдлаар би хэлнэ ярина ч гэдэг юм. Тэгэхээр тэр хүний үгэнд итгээд хэлж чадхаа болчдөг. Ингээд үргэлжилсэн олон удаагийн үйлдэлээр нөгөө хүндээ байнгын одоо хүчрхийлүүлээд байдаг гэсэн үг. Зарим нь бэлэг эрэхтнээ оруулдгуумаа гэд яг тэр хэмжээний үйлдэлийг хийж идэг. Үнсэлцдэг, элдв янзын юм хөхөж долоодог, өөрхөө юм хөхөж долоолгуулна, гар хуруугаа хийж гэдэг юм уу те энэ гаж үйлдэлүүд ингээд яваад идэг. Тэгээд нэг өдөр хүүхэд тисгээ байгаад бүр айсандаа болоод ижи авдаа ойрны хүнтэй хэлнэ. За түүнийг хүлээж бас эн чин дотроо олон янз. Хүлээж аваад асуудлыг ингээд цагдаа шүүхэр болдог хүмүүс бай. Зарим нэг нь итгэхгүй одоо нөхөр ч юм уу те энэ асуудлыг хийцсэн. Нэгс хойд эцгэн ч юм уу хийцсэн. За нэгсэл ах トゥ амар садны хүүхдүүд энэ гэмтрийг үйлдэлсэн. Ингээд яхаа хань ижлээ ялтан болох юм уу? Нэгсэл одоо энэ ах トゥ амар садныхаа одоо өр хүүхдийг шоронд ял хитлүүлээд явах юм уу? Ингээд гэр бүлийн харилцаа чинь энэ хүүхдээс олж инхэх гээд шүү дээ. Ер нь энэ хүүхд үнэн шилээд байгаа юм, худлаач шилээд байгаа юм уу гэдэг байдлаар хууль шүүхэн байгуулалт хандахгүй асуудлыг нам дарж байгаа зүйл зөндөө байгаа байхгүй юу? Ингээ хин хохироод үш нөгөө хүүхэд би сэтгэлээрээ хохироод үлчиж байгаа. Энэ хэвдэргийн хохирч болсон дайлгуу бага насны хүүхдүүд өнөөдөр сэтгэл зүйн хувьд маш одоо хүнд гэмтлийг авчдаг. Эрэгтэй хүнийг харахаар айдаг, цочдог, үзий яддаг, харьцахаас ингээ тэр шаадаг, ганцаараа байхыг илүүд үздэг. За мөн одоо алангуяа төрсөн аав нь яг энэ үйлдэлийг хийгээгүй ч гэсэн төрсөн аавтайгаа илүү тийм харилцаа үүсгэс татгалздаг. За мөн амиа орлох те. За ингээд нас үеинд хүрээд олон жил нөө ганц бие явах нэгс хүнтэй эр хүнтэй харилцахад нөгөө бодол нь өрөөс санаанд нь орж ирж яадаг. Намайг ингэх болов би ийм дахиад хохирч болох болов нэгсэл өөр хүүхдээ олонгууд миний хүүхдийг дахиад энэ ингэх болов. Тэр энэ маш одоо тухайн гэмтэр үйлдэгдээд ингээд зогсчих юм биш. Маш удаан хугацаанд энэ байдал ер нь бол арилдгүй л гэсэн. Яг бас нэг юм асуумаар санагд. Одоо тэр хохирогчд бол маш их сэтгэл зүйн дарамтанд орсон байгаа тий. За хэрэг яаж шийдэгдсэн бэ? Одоо илээр ч юм уу эсвэл янз бүрийн галдан байдлаар шийдэгдээд цаг хугацаа өнгөрсөний дараа тэр хүүхдүүдийн ч юм уу тэр хүмүүсийн сэтгэл санааг эмчилдэг ч юм уу тийм ер нь байгууллагууд ер нь хэрэг Монголд байд юм бол та энэ талаар бас мэдгүй. Яриасаа зарим сонсогдсонгүй. Юу одоо ингээд тэр нөгөө нэг хохирогч болж байгаа хүмүүс та насаараа ч юм уу маш олон жил ингээд сэтгэлийн дарамттай явж байгаа шүү дээ. Нөгөөд нь ингээд тархинд нь байн орж ирдэг. Тэрнээс бол хүнтэй судгуугаа та ярьж илаа тий. Яг энэ хүмүүсийг сэтгэл зүгээр нэмчилдэг тийм газар байгууллага ер нь байд юм болов уу? Монголчууд Монголд яг нөгөө сэтгэл зүйчнэр л гэж байгаа шүү дээ. Тэн дээрээс очих үгүй нь бас эргэлзээтэй тий. Очих үгүй нь бас асуудал. Тэгээд тухайн сэтгэл зүйчийн үгэнд ороод бас эмчлэгдэн гэдэг асуудал бас өөр хичдэг. Хамгийн гол тухайн гэмтрийн хогч нарт эцэг их нь л гол эмчилгээг л үр хөвгтөд үзүүлнэ. Тэр нөхцөл байдал аль болох сануулахгүйгээр харуулахгүйгээр бодогдуулахгүйгээр л үр хөвгтэйгээ юу ч болоогүй юм шиг тэр харилцааг одоо үргэлжлүүлнэ л гэсэн үг байхгүй юу? Бас нэг юм асууж байгаа. Одоо ингээд нөгөө дарамтанд ороод за нэг зүйлээ сүрдүүлээд за чиний зураг бичлэгийг чинь 50 тий. Чиний ингээд нүцгэн зургийг чи энэ тэнд ил болгоно. Чи ингээ хэрвээ цагдаа шүүхт хэлвэл ээж авдаа хэлвэл чамаа ингээ гэр орны чинь шатаан гэд тайсаа хэлж шít. Тэр мэдээж тодорхой хэмжээний эрх мэдэлтэй хүн байна те тэр хүн. Нөгөө талаараа магадгүй юм жон гимт тэргийн шин чанартай хүн байж бас байж болно те. Иймэрхүү үйлдэлүүд гараад хад тэр хохирогч маань тухайн үед тэр үйлдэлүүдийг яаж талсан зогсоо гэж та юу н хүсдэг вэ? Одоо тэр мө нэлх амьтыг ч одоо ингэж зогсоог нь хийцүү. Өөрийгөө ч хамгаалж чадахгүй амьтад байгаа шүү дээ. Тэгэхээр аль болох л хүүхдүүд одоо бол харьцангуй одоо юм бүх юм нээлттэй болчихсон. Хинч юу гэж хэлсэн. Тухайн одоо гэмтрийн хохирож болсон бол 108, 102 утсан дуудлага одоо өгч байгаарай. Юунаас битгий аагаарай. Шууд хинч битгий итгээрэй те. Чамайг хамгаалах хүн бол эцэг их ойр дотны хүнээс чинь гадна хуулийн байгууллага 102, 108 байгаа шүү. Тийшээ шууд уцтаж болно, мессеж болно, хин нэг хүнээр дамжуулж бас ярьж болно шүү л гэж хэлэх гээд байна. Хоёрдугаарт нь
Бас нь хүрсэн ч хүрээгүй ч. Хүрээгүй ч вэ. Энэ хүчинд гэмт хэрэг хоёр талтай асуудал байгаа юм л та. Мэдээж ярих юм бол мэдээж энэ цаг хүрхгүй баг. Нэг талаасаа өнөөдөр бага насны хүүхдийг хүчрхийлж байгаа тухайн холбогдогч нь төрсөн эцэг нь хойд эцэг нь нэгс ахынч гэдэг юм янз янзэл хүмүүс байна. Зарим нэг нь тий магадгүй ингээд үеэл нь янз бүр байдаг. Янз бүр тий. За мөн өмнө одоо 20 ангид ял идлээд за ингээдог танихгүй хүн ч бас тэр гэмтрийг үйлс тохиолдож бас байна. За нэг талдаа нөгөө талдаа энэ гэмтрийг өөрөө одоо хүсэж гэх юм уу, харилцан ярилцаж гэх юм уу. Гэхдээ энэ бага насны хүүхдүүд биш. Энэ нь өөрөө 14-өөс дээш насны хүүхдүүд. Тухайн залууг эрэгтэй хүнийг өөрөө өдөж хоргоож оролддог. Ингээ харьцаанд орчдөг. Хайр сэтгэлтэй болчтон гэдэг юм уу те. За гэтэл тухайн одоо залууг нэг зүйл нь таалагдах болчихно шүү дээ. Тэнгүүд намайг хүчнэсэн болгоод цагдаа хуулийн байгууллага хүчдэг. Ийм кейс хэрэг байдгүй юм байна. Зөндөө байгаа. Тэгээд би хавчлаар таны яриг төрөлч би нэг маш сонирхолтой байгаа болохоор асуумаар санагдаад байна. Яг ийм кейсүүд зөндөө байгаад за мэдээж хууль хяналтын байгууллагад үргэлж бичээд өглөө те. Тэнгүүд хууль хяналтын байгууллага хоёр талтай яг энэ хүчнэх төрлийн асуудал дээр хоёр талтай яг шийдэж чаддгүй. Тэр бол ерөөсөө л тухайн авагдсан нотлох баримтууд хин үнэ яриад байна, худлаа яриад байна, бага насныгоо насан турш хүрээгүй юу. Баримтын хүрээнд, хууль зүйн хүрээнд өнөөдөр асуудлыг одоо шийдэж байгаа. Үнэхээр одоо тухайн одоо тэр хүний буруутай үйлдэлээс болоогүй. Хохирож өөрөө энэ харьцаанд өөрөө орохыг анханасаа хүсэж үйлдсэн. Тэгж харилцаанд орсон гэдгийг нотолж чадах юм бол тэр хүний хэрэг бол өөрийн талаас шийдэх боломжтой. Тийм. Тэгэхээр тэр талаас нь илүү баримтыг хүний одоо үнэн ярьж байгаа, худлаа ярьж байгаа хохирогчийн одоо бие авч яваа байдал, мэдүүлэг өгсөн байдал, хэрэг энэ шийдвэрлэх ажиллагааны одоо тэр процессын ямар халдаанууд гарсан байна. Энийг аягуулсан харах хэрэгтэй. 3 дугаарт нь өнөөдөр тийм болоогүй тэр залуу өөрөө анханасаа эхлээгүй, хүчндээгүй, тэ хүчинд үлдэж болоогүй байхад манай хууль хяналтын байгууллагын чийл хүчнэдсэн гаж донтон гэдэг бол хүч хэрэглэж тэр хүнээс мэдүүлэг авцсан. Айлгал сүрдүүлж. Тэгээ тэр хүн чи яалчгүй дарамт нь ороо тийм ээ мэдүүлэг зөвшөөрж шít. Би хүчнэцсэн. Ингээд ингэцэн. Тэнгүүд тэр хүний хэлсэн ярьсан зүйлийг зарим бас өөр байдлаар бичигдсэн тохиол байждаг. Гэтэл үйлчлүүлэгч маань өөрөө хэлэхдээ өөр юм ярьдаг. Үгүй өгүүлэгч ингээд надаас хүчрэглээ мэдүүлэг авцсан шүү дээ. Яг бодит байдал дээр бол тийм ерөөсө болоогүй. Гэтэл одооний энэ 14 5 настай хүүхдүүд чинь эрт бэлгийн харилцаанд ороод эхэлсэн байж байгаа. За бэлгийн замын халдвар төвчтөж тохиолдол маш их байж байгаа. Тэгэхээр энэ хүүхдүүдийн одоо энэ үзэж харж байгаа нийгмийн харилцаанд ийм л одоо нээлттэй чөлөөтэй болчиход байгаа. Тэр нас хүс нэг сонирн биш болчиход байна. Хүн насыг асуухаар жоохон. Гэтэл тэр хүний биеийн хилэмж нь өөрөө бүр 17 8 20 хүрсэн юм шиг тийм том биетэй огт залуучууд байж байгаа. Тэгэл одоо би чинь одоо нэг 78 9 метр. Тухайн үед бол одоо өндөртөл ордог байл. Одоо л намхандаа орж шээ. Одоо нэг хүүхэд залууч хараг л 85-аас дээш л одоо юм ярьдаг. Угаас тийм биеч мундаг сайхан өндөр залууч болж байна. Тэгэхээр тэр байдлаар нь шууд гэж харьцаад байгаа байхгүй юу? Насыг харахаар 13 4-тэй. Тэгтэл ингээд тухайн хүнтэйгээ уулзахаар хизээ янз нүүр амаа бодцсон том охин. Тэгээд нөгөө мэдүүлгэн зөрчсөн. Уул нь үйлчлүүлэгч маань өмгөөлөгчтэй бол бүх зүйлээ хэлэх ёстой шүү дээ. Гэтэл мэдүүлэг хэлж байгаа бод байдал хоёр нь зөрөөд идэг. Тэгээд энэ дээр өмгөөлөгч өөрөө яг энэ мэдүүлгийг дахин авах. За мөн хүч хэрэглэж мэдүүлэг авсан бол дахиж одоо тэн дээр гомл гаргах. Ингээд нөгөө үйлчлүүлэгч байгаа эргэцүүн байдлыг дээрдүүлэх үүднээс тэр талаас илүү дагнж одоо чиглэж фокуслж ажиллана гэсэн үг байхгүй юу? Ингээд өнөөдөр үнэхээр энэ гэмтрийг өнөөдөр энэ хүн үйлдэх хүн байна гэдэг бодлоо цагаатсан тохиолдол ч зөндөө байж байгаа. Гэтэ бас яг энэ төрлийн гэмтрүүд яг зөв үнэн зөвөөр нь шийдэх бас боломжтой юм байна. Боломжтой байх. Бас нэг асуулт нь гэхээр одоо чинь сая тавс ярьлаа хүчээр мэдүүлэг авсан тохиолдлууд байдаг гэж байна те. Одоо хууль хүчний байгууллагууд. Тэнгүүд манай одоо хууль хүчний байгууллагууд одоо жишээ нь цагта анхны мэдүүлэг өгч байгаа шүү дээ те. Хууль хүчний байгууллагууд эхлээд тэр хүнээс өмгөөлөгч авах уу гэж яг бүх хууль хүчний байгууллагууд асуудаггүй.
Мэдүүлэх хөөсөн. За ер нь бол тухайн гэмтэргийн нөхцөл байдлаас хамаарат ямар гэмтэргээс хамаарат та хуульч авах хэрэгтэй, өмгөөлөгч авах хэрэгтэй. Өмгөөлөгчөд зөвлөгөө аваарай, авнаа. За мөн өмгөөлөгчөд мэдүүлэг өгөрөж хэлэх ёстой. Гэтэл зарим нь өнөөдөр тийм одоо зүйл бас хэлэхгүйгээр ганц нэг одоо тийм алдаа гарах тохиолдол байж байгаа. Өнөөдөр энэ мөрдөгчнөр чинь бас л адилхан сургуулаа төгсөөл тэгэл одоо бас ажлын талбар дээр гарчихсан алдаа өнөд гаргадгүй гэж байхгүй шүү дээ. Алдаа гарах тохиолдол байна. Санаатай санамсаргүй байдлаар. Тэгэхээр өнөөдөр манай иргэд хуулийн мэдлэгтэй хамгийн гол нь бүгд болох ёстой гэж юм багхгүй. Өнөөдөр хэрэгээс хамаарат өнөөдөр хуулийг нэг мөр ойлгоно гэдэг маань хуульчид дотроо ч бас хэцүү. Хуульчид болгоно тухайн одоо хуулийг янз янзаар нь тайлбарлаад хэлээд идэг. Прокурор нэг өөр талаас нь шүүх өөр талаас нь тайлбарладаг ш гэдэг юм уу. Ингээд яг яаж ойлгох юм бэ гэдэг нь одоо ч гэсэн энэ зарим одоо хэрэг хуулийн зүйл залтууд тийм л бас байж идэг. За тийм учраас энэ хүчинт гэмтэрэг маань өөрөө ойлголт нь янз янз байхгүй. Заавал өнөөдөр насанд хүрсэн ч байна уу, насанд хүрээгүй ч байна уу, хүүс бол хамаахгүй шүү дээ. Эмэгтэй эмэгтэй альч хүүс байж болно. Заавал бэлэг эрхтнээ оруулаад дур ханснаар энэ гэмтэрэг одоо бүрэн буюу төгссөн гэж ойлгохгүй. Тухайн одоо эмзэг эрхтэн, за суух цав, одоо ам хамарлуу, тийм үү? Гар хуруугаач гэдэг юм уу хийгээд ямар нэгэн эд зүйл хийцэн тохиолдол энэ гэмтэрэг буюу төгссөн хүчинт гэмтэрэг болцсон л гэж үзсэн. Хуулийн нарийн одоо тайлбар дээч хүн ойлголт тайлбараар бол бас юу яа гэм бэл одоо насан туршидын кино үзүүлэх тиймэрхүү юмнууд орох уу? Юуны? Одоо насан туршид хүрэгчдийн кино үзүүлэх ч юм уу? Тиймэрхүү зүйлүүдээс орох уу? Тэр бол яг энэ нөгөө юундаа бол хамаарахгүй. Тийм. За яг хүн сэдвүүд орсон мэж байгаа юм чи ямар сэнний сэдвээ дуусгачих гэж бодож байна. Одоо яг Монгол улсын хэмжээнд жилдээ зүгээр яг танаас би нэг иймэрхүү байгаа тоо баримт байгаа даа гэдэг юм аах гэдээ асууж байгаа ш. Ер нь бага насны хүчрхийлэлтгүй ер нь хүчингийн хэрэг гарч байгаа. Жилдээ тоо баримтаар ч юм уу тиймэрхүү мэдээлэл байгаа бол. За янз. Одоо ер нь бол нэг жилд бага насны хүүхэд хүчинт гэмтэргийн хохирож болсон статистик тоо мэдээлэл одоогор бол надад халаа байна. Зүгээр ажиллаж байгаа ажилласан за ер нь тэр тоог харахад бол 100 орчим байна. Жилд л. Зөвхөн нэг хүн өмгөөлөгчийн хувьд шүү дээ. Нэг өмгөөлөгчийн хувьд зөвлөгөө өгсөн. Одоо шин яг энэ бага насны хүүхэд хүчинт гэмтэр хохирч болсон. 2025-аас одоо 9 сар болж шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд зөвлөгөө өгч гисэн. За мөн одоо ойр дотны хуульч өмгөөлөгч нар маань тэр хэрэгүүдээр ажиллаж байна. Тэгээ яг энэ хэрэг дээр миний өөрөө ажиллаж байгаа энэ юмнуудыг харахад 100 орчим. Гэтэл энэ дээр үнд бусад манай мэрэгжил өмгөөлөгч нарын ажлууд ороод ирэхээр хизээ ихснээс хамаарат тоо бол өндөр гарах гэдэг байгаа байхгүй. Исто хүн сэдв байна энэ бол хүнд тий. Бас нөгөө талаараа энэ юм байт юм болов. Одоо чинь педо гэж ярьдаг те. Одоо яг иймэрхүү педо хүмүүст ч юм уу зориулсан гинт хэрэгээс урьдчилан сэргийлэх одоо сургалт семинар ч юм уу эсвэл одоо ингээд хууль эрх зүйн байдлыг нь одоо хэрвээ яг ийм үр дагаврууд байдгийг шүү гэд наан нь ингээд зогсоох арга хэмжээ авагдах юм байдал Монгол улс тэр үед. Ер нь их таарах хүн шүү дээ. Тийм юм ер нь таарах хүн. Яг одоо харьцангуй манай хуульч өмгөөлөгч нар хэвлэл мэдээлэл одоо сошиалор тий өөрсдийн хэмжээнд боломжоор нь одоо бас ингээд товч тодорхой мэдээлэлд өгж байгаа. Усан сэргийлэх байдлаар. Гэхдээ энэ бас хангалтгүй л байна. Өнөөдөр яагаад энэ гэмтэргүүд гарахтаа улам зэрлэгшиж гараад байна шүү дээ. За мөн тэр хүн амны эрхийг үйлдэлсэн дахиад хүн амны эрхийг үйлдэл. Хүчинт гэмтэрэг үйлдэлсэн хүн дахиад үйлдэл. Тэгэхээр энэ хүмүүс чинь ерөөсөө ухаарахгүй шүү дээ. Эхнэрээ нэг зодоод хуулийн хариуцлага хүлээсэн хүн чинь 3 4 5 болоод үйлдэл шүү дээ. Сүүлдээ бүр алнаа хэднаа. Тэр хуулийн яш шийдэглийг тоохгүй шүү дээ. Юм чинээ бодохгүй шүү дээ. Тэгэхээр энд өнөөдөр хууль нь өнөөдөр нэг талаас сул байна уу? Иргэд энэ хуулийг тоохгүй байна уу? Энэ нийгмийн харилцаа маань өөрөө ямар байна гэдгийг л маш их бодох хэрэгтэй. За мөн бид нар ном дээрээ ч оруулсан байгаа. Монгол улсын хүн ам өнөөдөр 3 сая 500 гэж яг одоо энэ жилээ одоо хэд болж байгаа. Гэтэл энэ хүн ам дотор чинь
Өнөөдөр орон нутагт хэдэн байна. Дийлэх нь сая 100 200 өнөөдөр Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа. За эдгээр Монгол хүмүүсээс гадны улс оронд ажиллаж амьдарч байгаа. За бүр тэндээ иргэншлээ авчихсан хэдэн хүн байна. Сургаггүй болчихсон. За хөлбөрийн чадрын одоо хэдэн хүмүүс байна. За цаашлаад 20 ангид ял эдэлж байгаа. Хорт хавлартай өнөө маргаашаа хүлээж байгаа. За гэх мэт энэ хүн болгон дээр тоо гарах юм бол нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож байгаа насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай хүмүүс их бага тоо гарч байна. За тэгэхээр энэгээр би юу хэлэх гээд байна гэхээр энэ өнөөдөр гадна дотны өнөөдөр манай улс чинь одоо визгүй ерөөсөө л урд хойноос л хүмүүс орж гарч чинь ерөөсөө дамжин өнгөрөх улс болчиход байна шүү дээ. Тэгэхээр болж бүтэхгүй зүйл манай улсад маш их үлдэж. Нөгөө хар тамхи, мөрөөдтэй тоглоом, нөгөө биеэ үнэлэлт те. За үүнийгээ дагаал нөгөө хүчин төрлийн гэмт хэрэгүүд, гэр бүл салтууд, ингээл нөгөө архитал, тамхиталт ингээл бүр замбраага алдсан шиг гэдэг юм уу. Тэгэхээр энэ нөхцөл байдал чинь өнөөдөр энэ Монгол улс чинь бүр замбраага алдцсан. Тийм учраас өнөөдөр нэг хэрэг дээр өнөөдөр фокусч өнөөдөр ярихтал ийм одоо бас бид нар зүйлийг мэдэрч штэ. Нөгөө талдаа энэ ерөөсөө гэр бүлтэй л холбоотой. Эхнэр нөхөр яагаад салах гээд салаад байгаа. Гэр бүл дотор яагаад зөрчил үүсэж байгаа. Үр хүүхэд эцэгхийн хооронд яагаад ийм үл ойлголцол үүсэж байгаа. Үүнтэй холбоотой нөхөр нь өнөөдөр эхнэрээ зодоод нэг зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахулт юм торгуулт юм уу те баримтлаганд явдаг юм уу. Цаашлаад эхнэрээ мухаа ичдэг, алаа ичдэг. За цаашлаад үр хүүхдээ хүчинддэг. За нэг зүйл эхнэр нь нөхрөө хараар нь тавьдаг. Нөхрөө элдв янзаар нь хилдэг. За мөн одоо сүүлийн охид эмэгтэйчүүд ирчүүдээс илүү ууж идэж наригдсан хин илүү бас илбэг болчоод анзаардаг. За энэ байдал ч өнөөдөр өөрчлөгдөд байна шүү дээ. Тэгэхээр гэр бүл рүүгээ чиглэсэн, иргэд рүүгээ чиглэсэн энэ зүйлийг л манай хууль хяналтын байгууллага төр засаг маань хийх хэрэгтэй. За мөн цаашлаад ерөнхий боловсролын сургуулиас өнөөдөр хүүхдүүд тусгай бүр хичээл болгоод бүр энийг хуульчид бүр оруулж явах хэрэгтэй. Хүүхдүүд бие биенээ хайрлах, эцэг ихээ хайрлах. За мөн одоо альва энэ гэмт хэрэгээс урсан сэргийлэхийн тулд хүүхдийн тэр нас сэтгүүнд нь ойлгомжтой байдлаар ойлгуулна. Тэгээс хуулийн зүйл заалгамшаад хэдэн жилийн ял авдаг хүүхдэр хүлээж авахгүй. Тэгэхээр тэр байдлаас нь илүү манай хуулийнхан өнөөдөр тусгай програм хөтөлбөр хичээлийн одоо юу гаргаад ороо явчих юм бол энэ хүүхд багасаа энийг сураад эхэлчих юм байхгүй. Хинтээ ямар хэмжээнд найз болох юм болохгүй юм. За би найзаагаа зодож одоо ингээл нөгөө хилдүү янзаар нийс бөөнөрөө дээрлэх ч гэдэг юм уу те. За цаашлаад өнөөдөр манай эцэг эхчүүд их анхаарч бодгол асуудал. Өнөөдөр хувийн ихтэй сургууль, улсын сургууль хүүхдүүд явж байгааг харах хэрэгтэй. Улсын сургуульд өнөөдөр ороход л хэцүү болчихсон суглаагаар. Орлоо гэхэд 40 50 60 хүүхэд. Тэр тоо янз янзын амьдралыг туулж аваа бяцхан амьтад байгаа. За хувийн сургуульчин дотроо бас ингээд жилийн төлбөрөөс хамаарат ямар сургуулиас хамаарал бас л янз янз болчих. Гэтэл би үр хүүхдээ хайрлж ин хамгаалж ин гэдгээр үр хүүхдээ нөгөө эдэлж хэрэглэх өмсөж зүүхийн илүү одоо тэр анги хамт олон дотор нь илүүрхэж одоо харагдуулдаг. Цаашлаад тэр нь тухайн ангид нь байгаа эцэг ихээ алдчихсан өвчтөе зовлонтой эдийн засгийн боломжгүй маш олон тийм хүүхдүүд байждаг. Хүн харахад зүгээр нэг 3 4 дугаар ангийн хүүхэд. Гэхдээ тэр хүүхэд ямар зовлон амсаж туулж өнөөдөр байгаа зарим ихчүүд ойлгодог. Миний хүүхэд болжод бусдын хүүхэд яаж амьдрах нь падлийч байхгүй. гэдэг би хүүхдээ яаж өсгөх нь чамд хамаа байхгүй. Юу өмсөцүүлэх нь чамд хамаа байхгүй. Гэдэг байдлаар өнөөдөр манай энэ монголчуудын сэтгүү ийм зэрлэг балмад амиа одсон ийм л нийгэм бид нар амьдарч байгаа. Гэтэл тэр нэлх амьтад яах эцэг их нь салаа явчихсан нэг хойд эцэгтэй хойд ихтэй тэгээд очиод хоолтой хоолгүй хичээлээ тавтах хийх ширээ сандалж байхгүй очиод түлээ нүүрсөөн нэг түрээсэн байранд амьдрна энэ зүйлэгдэл харилцан ярилцаж өнөөдөр багш сургууль хүмүүжүүлэгч эцэг их бүгд бие биенээ дэмжиж энэ хүүхдүүдэд багаас нь ерөөсө хамтарч л соёлтой тэр харьцаан дээр нь тэр хүүхдийн нийгмийн амьдралд нь илүү одоо хандаасаа л гэж дотроо зүгээр эцэг хүний хувьд за бас хувь хүний хувьд гэж боддгийг. Хүүхдийн асуудал ярьсан дээр бас нэг юм асууж.
хүүхдүүд одоо яг таасаа ярьж шít 3 4 дуурингийн хүүхд дотроодс ингээд нэгнийхээ өмсөж зүгээр ялгадаг ч юм уу те. Одоо яг энэ үе тэнгийнхний дарамт шахалт одоо цаашлаад 9 7 8 дэх ангид орлоо. Яг энэ үе тэнгийнхэнтэй холбоотой дарамт шахалтаас ахвал одоо үүдэж одоо хийгдэг гэмт хэрэгүүд ер нь хэрэг байд юм бол. Одоо чинь яг нэг 10 дугаар ангийн хүүхдээ ориг бүүз өмссөн байхад одоо өөр нэг хүүхдэнд тийг ориг бүүз өмсөх боломжгүй болцсон тий. Тэрнээс ахвал хүүхдүүдийн сэтгэл зүйн хэрэг гэмтчихэд энэ за энэ талаараас гэр бүл тал дээрээс ямархуу арга хэмжээ авах хэвээр юм. Хүүхдээ яаж сургууль мөжилчих хэвээр юм бол. За ер нь бага ангийн хүүхдүүдийн дунд ажиглагддаг нэг зүйл нь манайх ийм манай аав ээж ийм ажилтай. За юм надад бүгд юм байдаг тий. Одоо жишээ нь одоо PlayStation над бүх загварууд нь байна. Би ийм гар утастай, дугаартай, ийм хувцас брендийнх би тийм улсаас ийм одоо хувцсыг авч өмсдөг. Чиний наа чинь мяа юм байд, хулих юм байна гэдэг байдлаар хүүхдүүд хоорондоо маргалдах, нэгнийгээ одоо доош нь хийх. За мөн одоо ялгаж харьцах. Багангийн хүүхдүүс юм ажиглагдаж байх. Дундайг ахлагч байж байгаа. За дунд ахлах руугаа ороод ирэхээр энэ байдал байгаа. Ямар сайндаа өнөөдөр зүгээр наацхан шин өнөөдөр өөр машинтаа та ирж намайг аваарай. Тэгвэл та нөгөө машинтаа байнга л ирээд авах юм бол манай ангийн хүүхдүүдийн аав ээж нь машин сольж намайг аваад штэ. Тэгэхээр та өөр машинтаа нөгөө ирээ авчих, бензин унаад ч гэдэг юм уу. Эсвэл өөр одоо ямар машинтай те тийм машинаа унаад аваа. Би энэ уцаа солимоор байна. Энэ загвар нь хуучирцсан гэдэг байдлаар хүүхдүүд толгоондоо юм хийхээс илүү эцэг ихэнч адилхан үр хүүхдээ тийм болгоцсон биш. Ерөөс эд материалаар өсгөчихсөн. Тэгэхээр тэр хүүхдийн нэг талаараа буруу биш. Аав ээж нь өөрөө тийм байдлыг үзүүлээ харуулад өсгөөд тийм орчин байгаа учраас гэхдээ энийг буруутгах байгаа юм биш л те. Гол нь эргэтэй те. Тэр хүүхэд ямар ч амьдралтай ямар ч байж болно аав ээж нь. Гол нь өнөөдөр эцэг их анги хамт олондоо бас бие зөв авч явах юуг ярьж болохгүй өнөөдөр ухааруулж одоо ойлгуулж л хэлэх хэрэгтэй. Ёс суртахууны хувьд. Ёс суртахууны хувьд тий. Тэгэхгүйгээр л өнөөдөр энэ дунд ахлах ангийн хүүхдүүд яг тийм байждаг. За мөн одоо царай зүсээр нь за мөн хөгжлийн бэрхшээлээр нь одоо ингэж ялгарлаж харьцах нийт ялангуяа октод бас тийм. Ахлах ангийн ч юм уу дунд ангийн нэг 4 5 октод нийлдэг 2 3-аар нийлж гэдэг юм уу. Эдний аав нь тийм, ээж нь тийм, энэ дандаа ийм муухай те. Одоо юу гэдэг чинь тийм зүйл зөндөл болчихдог. Ингээд тэрнээс улбаалаа хүүхэд ангидаа суух дурггүй, сургуулаа солио, ангиа солио гэдэг байдлаар өнөөдөр аав ээж тахчийн талаар ярилцгаа октод хүүхэд зөндөл байждаг. Тийм учраас энэс урсан сэргийлэхин тулд өнөөдөр яах ёстой? Эцэг их өнөөдөр багшд нь найдаад үр хүүхдээ хаях биш. Багштай нь сургууль хүмүүжүүлэгч тэр одоо нийгмийн ажилтнтай нь илүү ойр байж хүүхдтэйгээ хичээлийн дүн. За анги хамт олонд нь одоо эдгээр чи ахлах дундаа ялгаагүй шүү дээ бага ангих зугаалгаар зөндөө явдаг. Инхэд хүүхдүүд бие биентэйгээ тухайн хүний үр хүүхдтэй нь ангийнх нь хүүхд яаж харьцаж чинь тэрийг ажиглах хэрэгтэй байхгүй өөрөө дунд нь ямар зугаалгаар явахт нь ч гэдэг юм уу. Эцгийн одоо нэг хурал болдго юм уу үйл явдал бол тэнд нь өөрөө хараад ингээд үнэхээр болохгүй бол багшд нь хэлээд нөгөө нэг шоглоод байгаа хүүхдүүдтэй нь уулзаад эцэг ихтэй нь уулзаад бүр болохгүй бол хүүхдтэйгээ л тулж ажиллана гэсэн үг байхгүй. Нэгэнт одоо тийм байдал өсчихсөн хүүхэд бол ойлгоно гэдэг хэцүү. Тэрийгэ засна гэдэг хэцүү. Эцэг ихтний хэлээд хүлээж авах хүмүүс ч бас цөөхөн. Би дүү одоо хүүхдээ тэгвэл өөр юм пүрс унаад очил л доо. Гэх хүн байхгүй байхгүй өнөөдөр. Тэгэхээр яах вэ гэхээр ерөөсөө эцэг ихээс шууд хамааралтай. Харин өнөөдөр эцэг эхчүүд нөгөө миний хэлээд байгаа үр хүүхдтэйгээ тулж хэн нэгэнд үр хүүхдэж өсгөч нь хүмүүжүүлч нь сургач нь гэж найдахгүйгээр өнөөдөр таал өнөөдөр үр хүүхд хүн болохын тулд таны нэрийг авч явах гэж байгаа учраас бүх зүйлийг та тайлбарч хэлэх хэрэгтэй. Миний хүү энэ хүүхэд яг ийм унж ийн, ийм амьдралд амьдарч байгаа. Энийг миний хүү битээ тав. Эргээд чи энийг хэд нугалж амьдрахын тулд миний хүү толгоондоо юм сайн хэл. Англи хэлийг хэл дээр чи одооноос юм унш. Давхар хятад хэлийг миний хүү сур. Тэхийн тулд зүгээр сур гэд үр хүүхдээ хаях биш байхгүй. Тэр хүүхд чи яаж сурах юм бэ? Дугуулсан секцэнд нь хамруулад эцэг их нь тэнд нь дуртай болгоод хамт өөрөө хичээлд нь суугаад инээгээр хамт хоол идээд орой хичээлд цуг давтаад ингээд тэрэн дээрээ
дуу ном зохиол уншаад ингэж хүүхэд илүү эцэг их гэр бүлийн харилцаа нандин болж эхэлнэ. Хүүхэд тухайн ангийн хүүхдүүдийн юу өмсөж зүүж эдэлж хэрглэж тоохоо болно. Энэ хүүхдүүд ийм байханд байж гээ. Хамгийн гол нь би л өөрөө сулж боловсрох дими зүйл би цагаа сэтгэлээ зовоогод байна гэдэг л багаас нь төлөвшүүлээд ёс суртахуунд нь ойлгуулад өгчих юм бол хүүхэд алстаа өөрөө аяанда аваа явчихна. Яалтч бас хүүхдийг сэдвээр ярьж байгаа боловч бүх л зүйл эцэг ихтэй салшгүй уялдаа холбоотой л гэж ойлгох юм байна те. Ийм яг бас за яг сэдвээсээ жоох хайцаач яхаа. Гэр бүл салалтын маргаанууд бас танд ирэх орж ирдэг байна. За ямар ч байдалтай гэр бүлүүдээ төрөнгийн янз бүрийн байдлаас байж болох те. Яг залуу гэр бүлүүдийн тухайд маш их салалт байна. За түүнээс нь болоод нэг хүүхд дүнчрөөд үлддэг ч юм уу. Эсвэл нэг охин нэг залуу сэтгэл зүйн байдал нь ингээд хэцүү хямраад хохиролтой болоо үлддэг ч юм уу те. Зөндөл олон хохирчуд байгаа. Яг энэ залуу гэр бүлүүд юунаас л салаад байгаа юм бэ? За энэ бол маш өргөн сэдв. Миний сүүлд бичсэн 2 ном бол яг энэ гэр бүлийн харилцаатай холбоотой. Нөгөө судалгаа шинжилгээ гэдэг юм уу? Ер нь энэ чиглэлээр ер нь номнууд их бичиж байгаа юм. Тэгэхээр даялангуй өнөөдөр 21-ээс дээш 30 насны хооронд 21-ээс 30 насны хооронд. Тий. Залуучууд гэр бүлийн харилцаанд эрт орж байгаа. Салах шалтгаан бол олон шүү дээ. Зарим бүр санаанд ормгүй зүйлийг хэлж ирнэ. Ер нь миний өмгөөлж байгаа ажиллаж байгаа хэргийн дийлэх нь энэ гэр бүлийн харилцаа. За нөгөө бие биенээ хайрлахгүй үзэл бодлын зөрчлөөс болж байна. Ах トゥ амрах садан аав ээж нь амьдралд нь оролцож байна. За тухайн үерхчих хамт амьдарч байгаа хугацаанд сайхан. Гэтэл гэр бүл болоод үр хөвгтөө болоод ирэнгүүт өнөөдөр бие биенээ голж эхэлдэг. Эхнэр нөхөр бие биенээ цалин хөлсийг хийж байгаа ажлыг голж эхэлнэ. Ингээд салах шалтгаан болж байна. Эд хөрөнгийн маргаан үүсгэж байна. За гэр бүлээс гадуур харилцаа бас явж байна. За мөн тухайн гэр бүлийн амьдралыг ойлгоогүй ус болоод буруу бодож төсөөлснөөс болоод гэр бүл салж байна. За бүр инээдтэй ч гэх юм уу зүгээр хүн амьдчил янз янзын юм зөндөл байж байдаг. Уул нь миний ихнэр сайхан бие хаатай туранхай гоё эмэгтэй байсан. Тэгсэн жирэмсэн болцсон чинь таргалаад айгу мух олчлоо. Би салмаар байна гэдэг хүн байна уу? Бага. Яа. Ийм хүү жижиг кейс үчгсэн одоо салшдгаан болоод байна шүү дээ. За гих мэтчлэн тэгэхээр манай энэ залуучууд ер нь одоо ганц бие залуучууд зөндөө байгаа. Өрх толгоолж байгаа, үр хүүхдэд өсгөж яваа аавууд ээжүүч олон байна. За мөн энэ гэр бүлийн харилцаанд орж чаддаггүй өнөөдөр 40 гарцсан хүмүүс ч зөндөө байна. 40 хүртлээ. Ерөөс гэр бүл хаж үзээгүй байгаа. Тий. Гэтэл тэр хүмүүс яаж нэгсэн өмнө нь зүрхсэглэн шархалчихсан. Эмэгтэй хүмж гэдэг юм эрэгтэй хүнээс болоод. За мөн өөрөө ганцаараа байхыг илүүд үздэг. Ямар нэг одоо тийм гэр бүлийн харилцаа зохиохыг хүсдэг. Гэх мэтлэн олон шалтгаанууд байгаа. За ингээд өнөөдөр чинь 1999 оны гэр бүлийн тухай хууль одоогийн энэ 20 хэдэн жилийн амьдралыг бүхэл бүтэн монголчуудын энэ харилцааг энэ хуулиар шийдэж байна. Тэгэхэд одоо ч 2025 6 он гарч энэ хуучин хуулиндаа одоо шинжилт хийхгүй бол энэ хуульч болохоо болчиход байна. 1999 оны гэр бүлийн тухай хуулиараа одоо хүртэл явж байгаа гэсэн үг үү? Одоо 26 жил болж шүү дээ. Надтай ч гэсэн хууль шүү дээ. Би одоо 1999 он төрсөн хүүхэд байхгүй. Тэгэхээр энэ хуулинд 6 удаа нэмэлт өөрчлөлт орсон байдаг. За. Тий. Тэгэхдээ энд нэг тийм бас онцгой шилжгээр бас зүйл залт бас байхгүй. Тэгэхээр одоо чи 99 оны залуу. Тий, би 99 он. Гэтэл одоо 2026 он гарлаа. Тэр үеийн чиний үзэл бодол одоогийн үзэл бодол шал өөр байхгүй юу? Шүү дээ. Чиний бодол сэтгэх. Ер нь одооны залуучны 99 2000 оны залуучууд өөр харилцахад тэр хүнтэй яаж яах вэ гэдэг бол бидний энэ үеийн залууч бол өөр. За бүр аав ээж нь ч гэсэн өөр байхгүй юу? Тэгэхэд энэ залууч гэр бүлийн харилцаанд орчихсон. Их нэртэй болж нөхөртэй болчихсон, үр хүүхдтэй болчихсон. Тус тусдаа амьдрах гал үзээд байгаа. Тэгсэл салалт нь ихсээд идэг. Юунаас болоод байна гэсэн би юунэ бүрэн гүс таньж мдээгүй. Ерөөсөө л нэг үерхэж хайрлц дурлж явж байгаа л нэг гэрэлтэй батлуус нэг гэрт орчихсон.
За нэгс нэг үр хөвгтэй олчихсон. Ингээ яалчгүй амьдрахаас аргагүй болоод явцдаг. А гэтэл бас нэг юм байдгийг. Би юмнээ таньж мэдъя л гэж. Одоо таньж мэдхийн тулд яах ёстой юм? Энэ залуу үр хөвгтэй болсны дараа надтай суусны дараа нүс энэ эмэгтэй надтай суусны дараа ямар муухай зан гарах вэ хэдэн жил үрхэх ёстой юм гэдэг зүйлээ залууч надад асуудаг байхгүй юу. Тэгэхээр тэн дээр замдаа би бас бодно. Бас нэрэж бас тийм. А гэхдээ өнөөдөр 1 жил, 2 жил, 5 жил үерхэх энэ нэг өөр асуудал. Цаг хугацааны хувьд. За гэр бүлийн харилцаанд үр хөвгтэй болоод өнөөдөр 5 жил, 10 жилийн амьдрал бас өөр. Яг тэгэхээр цаг хугацаа өнгөрөх тусмаа анханасаа бие биенээ буруу таниад одоо ингээд явсан ч гэсэн гэр бүлийн амьдрал цаг хугацаа өнгөрөх тусмаа илүү бие биенийхээ тэр алдааг нь ойлгодог, мэддэг, нөгөөд алдаагаа давтахгүй байх талаас хичээдэг, засардаг. Ингээд нөгөө өгөө аваатай амьдрал маань явж хагаад сайхан амьдарч байгаа хүмүүс бас бий. Хүн бол өндөгшгөө өггүй шүү дээ. Бүгд алдаатай, дутагдaltaй, үзэл бодлын янз янзын юмнууд байж идэг. Тэгэхээр миний хэлээд байгаа санаа болохоор 1 жил үерхт юм уу, хэдэн сар үерхт юм уу, дахиад өшөө хэдэн жил үерхтээ эрэгтэй нэмэгтэйгээ, эмэгтэй нь эрэгтэйгээ үр хүүхдийн талаар юу бодос ярьдгийг, найс нөхд нь ямар төрлийн хүмүүс байна, энэ хүний ер нь амьдралын зорилго зорилт нь юу вэ те, энэ хүний одоо ер нь бодол санаа ер нь ямар үдэн боловсрол мэрэгжил нь за гэр бүлийн амьдрал эдгээр зүйлийг л бас мэдчихээсэ, судалжаасаа гэж л хэлээд байгаа юм баггүй юу. Мэдээж цаашаа яаж амьдрахын тухай 92 л одоо хувийн амьдралын л асуудал. Ярилцаа суулцтай бүр цагийг мартах юм байна. Энэ үстэй яг маш өргөн сэдв юм байна. Өргөн. За яг нэвтрүүлгийн дундор бас манай нэвтрүүлгийн юунд итгэж Sweet Races компани ажиллаж байгаа. Тэгээд бүр юунд итгэж байгуулгаач хэлхээ марчиж. Тэгээд өнөөдрийн манайхтай хамтраад за Sweet Compot за Pampan Chips-ууд ажиллаж байна. За манайхгүй өгөнд гой чөлөөд чи би бүр таны ингээд юм темпэнд орсон биш үү? Яалчгүй ингээд нэг юм зэгцэрдэм байна. Яг иймэрхүү бас сэдв яриад эхлэхээр та. За чипс идэр хаа. За. Би бас таны компот задлаад өгч. Ер нь юу хэр иддэг вэ та? Снэк одоо хөнгөн зууш, жимсгэн ер нь хэр иддэг вэ? Өө тэгэл дуртай юм хаа нэг идэн штэ. Гэхдээ одоо ч яг нэг шинэ ягаад задлахгүй. За энэ хийдэг. Энэ манд задлж идэх үү? Нэг задлаад өгч байна. Таны ямсаад үзэхгүй. За. Тэгээ өргөсөлч. Бүгд наад чинь жоохон онголохоо задлаад хий оруулаад явчихсан юм байна. Тэр зогсон байгаа юу? Зогсон байгаа. Оо за. Магад эвлүүлэгтэй явчих юм чи болно. Энэ нөгөө чиний ярьж байгаа яриа үе орж гараад байна. Яг тэрэн зүгээрээ зүгээр чихвчин дээр тэгээд нэ. Тий. Тэгээд аавс энэ жоохон хүндэрч байгаа хтгүй л. Тэ. Юу бичлэгтэрээ зүгээр. Зөв. Ой. Тийм билэгт. За дахин нэг болж байгаа. Ер нь чихэр жимсгийг хэр идэх чинь та? Өө тэгээ яг дуртай юм хаа нэг идэн штэ. Хань идэх үү? Зайрмаг идэн. Компот идэр бол тэгэл хэрүүлтэйгээ ч юм хаа нэг бол иднэ. За ер нь бол хаа басан компотыг тайлбарлаад өгчэй гэж байна. Sweet компотын хувьд бол нөгөө нэг ямарч сахаргүй компот. Сахар ч бас ийм төрлөөд байт юм. Жимсний сахар. За тэгээд мэдээж одоо сахар байгаа те. Цагаан сахар байгаа. Тэгээд сахар орлуулагч гэх мэтийн зүйлүүд байгаа. Тэгээд яг Sweet компотын хувьд бол одоо компотонд оролцох боломжгүй болсон жимснээс гаргаж авдаг сахарыг ашиглан хийдэг юм компот байгаа. Тэгээд өнөөдрийн дугаартаас хамтран ажиллаж байгаа манай подкаст хамтран ажилладаг Sweet брендийн хамт олонтоос баярлалаа. Баярлалаа. Авч иргэлнэ. За тэгэхээр бас чипс идэж болно. Ер нь сайн гоо чөлөөтэй байдаг шүү. Тэг манаас орсогч маань юм ярьж байгаа тундор чипс идсэн байхаа гээл би юу л хамаагүй шүү идээл гэж тэ. Тэг гэр бүлийн ярианы сэдв ялчгүй их болохоор энийг дуусчих их бас жоох хэцүү юм. Та яг өөрөө жишээ нь одоо 1999 оноос хойш хэрэгжиж байгаа хуулийг одоо хүртэл ер нь хуульд ашиглаж байгаа тийм. Тэр хуулиараа хуулийн дагуу чиглэлийн дагуу явж байгаа. Яг таны хувийн боддог бодол ч юм уу те ер нь бол битээр заавал энэ зөв юм ярих албагүй шүү. Яг тэгвэл манай подкаст үзлодын талаар чөлөөтэй ярилцах хэрэгтэй болохоор таны хувийн бодлоос иймэрхүү байгаасаа иймэрхүү нэмэлт өөрчлөлт оруулчаасаа гэдэг зүйл юу байдаг вэ? За мэдээж олон юм байна. Энэ гэр бүлийн тухайд ийм юм оруулъя одоо хүүхдийн
тэтгэмжтэй холбоотой за тухайн гэр бүлид одоо амьдрах те одоо үр хөвгтөд сургууль хүмүүжүүлэхээс эсвэл эрх үүргийнхэн талаас нь илүү нэмж оруулах юм зөндөл байж шүү дээ. Ингээд яг хуулиа ингээд харах юм бол нэг юм багтах. Өнөөдөр эрэгтэй хүн гэхээр л заавал тэр гэр орныг авч яваал те өнөөдөр тийм байхгүй шүү дээ. Эмэгтэй хүн гэхээр үр хөвгтийн төрүүлж өгөөл ингээл нэг ажил хийхгүй ч гэдэг юм. Зөв нийтлэг ерөнхий юм. Өнөөдөр мундаг ажиллаа хийгээ сайхан амьдарч байгаа сайхан гэр бүл эрэгтэй хосууд байгаа. Гэтэл үүнд эрчүүддээ илүү үүрэг хүлээлгээд байгаа. Яг ингээд асуудал болонгууд эрчүүдийн л буруу. За ингээд сал сарнихтаа болвол нөгөө эрчүүд нь бас л буруутаал үлддэг. Юу бүх юм дээр эрчүүд буруутаад үлдээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хуульчин өөрөө тэгш хэрхийг хангасан байх хэрэгтэй. Энэ гэр бүл амьдрал ирээсэн ч болсон, имээсэн ч болсон зүйл байхыг үгүйсэхгүй. За ерөөсөө л эмэгтэй хүнд гар хүрсэн гэдгээр эрэгтэй хүнийг бас буруутгах юмуд байдаг. Гэтэл өнөөдөр зориудаар эр нөхрөө өдөж хоргоож биедээ халдуулдаг. Нэгсэл үнэн худал хийж нөхрөө гүтгдэг. За мөн бусдын эртээ явуулж эр нөхрөө гадуур нь бэлгээ гэрээс гадуур харилцаа үүсгэсэн. Түнс нөхөр бухимддаг. Түүнийг нь өөрхөн эсрэг ашигладаг гэдэг юм олон зүйл байж байгаа. Тэгэхээр энэ хуулинд энэ нарийн ойлголт ухагдхууныг илүү хуульчилж өгөх хэрэгтэй байхгүй гэж би зөв боддгийн. Хууль ер нь бол тэр чинээгээр илүү детальчлах ажиллах хэрэгтэй гэж та ер нь боддог гэсэн үг үү те? Тэгээ одоо энэ нийгмийн харилцаач өөр болчихсон. Тэгэхээр яг энэ нийгмийн харилцаанд тулгуурлал ер нь одоо хуулиа шинжиж бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй гэж бодоод байгаа байхгүй. Жишээ нь одоо энэ хүмүүс ирэх гэж одоо их ярьдаг олон ирэх байгаа шүү дээ. Жигсаал цуглаан хийх одоо янз янзын ирхүүд нь байна. Гэтэл үүр гэдэг чинь цөөхөн 4-5 юм байна. Нөгөө татвараа төлөх. Залуучууд монголчууд татвар төлж байгаа үүргээ биелүүлчих. За үр хөвгтөө өсгөж хүмүүжүүлэх. Сургууль хүмүүжүүлэх үүрэгтэй. Монгол улс үндсэн хуулиараа. Гэтэл өнөөдөр яг өсгөж хүмүүжүүлж байгаа юу гэдэг дээр энэ дээр бас бодгол асуудал. Нэгсвэл их нь нэгс эцэг нь хамтдаа өнөөдөр өсгөлцөж байгаа гэдэг нь бас асуудалтай. За мөн одоо цэргийн албанд одоо татагдах гэдэг юм уу те гэх мэт одоо үүргүүд нь байж байгаа. Гэтэл өнөөдөр монголчууд эрхээ өнөөдөр яг эдэлж байгаа нь амьд явах баталгаа нь өнөөдөр яг ямар байгаа вэ? Саяхан л одоо энэ би бас хэл мэдээлэл харчлаа. Зүгээр энэ үер ус бороотой зүгээр зам хөндлөн гарч ирсэн хүнд тогон сохиулаад эмнэлэгт хүргэтлээ шүү дээ. Зүгээр нэг машин гэрийн гадаа гэдэг юм уу газар тавьсан чи дээрэс нь машин юм байшингээ одоо басаад унаач гэдэг юм уу чулуун унаал машин байхгүй болчихж шээ. За зам хөндлөн гарч явбал дайруулчих шээ. Гэх мэтчлэн одоо асуудал зөндөө байгаа. Хүүхд тоглож байгаа бол тоглоомын талбар дээр ингээл атгаад авсан тогон цохол газар дээр нас урсан тохиол зөндөө байгаа шүү. Тэгэхээр энэ монголчууд амьд явах баталгаа байхгүй. Амьд явах баталгаа хангаж өгч чадахгүй. Татвар төлөөд идэг, ажил хийгээд идэг, хийгээл идэг. Нөгөө нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэтэл үүнд улсын эмнэлэгт энэ даатгалаа өнөөдөр залуучууд ашиглаж байгаа тохиолдол бараг байхгүй. Дийлэх нь хувийн эмнэлэг. Яг энэ залууч өнөөдөр ажил хийж байгаа хордогтой учраас улсын эмнэлэг бараадахгүй. Улсын эмнэлгүүд ямар хүмүүс вэ? Нөгөө тэтгэврийн настай хүмүүс. Нөгөө боломж олцоо муутай хүмүүс л улсын эмнэлгээр оочлж байна. Улсын эмнэлгэд цаг нь ч олдохгүй. Өнөөдөр өнөө маш хүнд өвчтөй хүн гэхэл сарын дараа хэдэн сарын дараа тэр оочр авчиж тэр эмчид одоо үзүүлэх хэрэгтэй. Эмчилгээч болоогүй. Тэгэхэд өнөөдөр яг өнөөдөр хүн болгон баян цэцгэлэн мөнгөтэй чадaltaй хүн хэцүү байхгүй. Гэтэл энэ мэдчлэн өнөөдөр эрхийн нийтлүүлэх хүмүүс яаж үүргээ биелүүлэх. За үүргээ биелүүлэх шаардаад байгаа. За үүргээж биелүүлээд өнөөдөр амьгандаа л одоо урд хормоо хойд хормоор гэдэг юм уу манайхан бүгд л үзээд идэг. За тийм учраас өнөөдөр энэ хууль эрх зүйн орчныг илүү иргэд рүүгээ чиглэсэн энэ гэр бүлийн тухай хуулийг цаашлаад хүүхдийн эрхийн тухай хууль, зөрчлийн тухай хууль нь ч гэсэн өнөөдөр энийг харилцсан өнөөдөр тэгш эрхийн зарчмын үндсэн дээр эрх үүргийг өнөөдөр оруулах хэрэгтэй. Өнөөдөр яг үндэ ял аваагүй, хуулийн хариуцлага хүлээгүй хүн ер нь цөөхөн шүү дээ. Гэхдээ яг ч энэ хуулийн ял шийтгэлтэй байдал чинь замын хөдөлгөөний дүрм зөрчөөл тэд нүрээ торгуул энэ чинь бас л хуулийн хариуцлага. За нэг эрүүжүүлэлт орлоо бас л орно. За одоо тэгэл нөгөө хүн амьтан маргалдаж зодолтоод гэдэг юм уу ихнэрээ нэг янз бүр болгочтой гэдэг юм уу торгуулийн арга хэмжээ
Би шоронд ороогүй. Би зүгээр тэдэнд өргө төлөөл би торгуулсан гэж ярьдаг. Гэтэ эн чинь ял шийтгэл байхгүй. Гачаа дотогш ажил төрөлд ороход нөгөө ял шийтгэлийн мэдээлэл авах бүгд гараад идэг. Тэдэн сард та ингэсэн байна гэдэг. Тэгэхэд энэ үнэд хүн болгон гэмтрэгт одоо холбогдох хуулийн харьс хүлээц буюу энэ улс илүү шоронжоод байна л гэж би хэлээд байгаа. Тэгэхээр хууль эрхцсэн одоо энэ байдлаа илүү одоо иргэдэд ойртуулсан, иргэдэд дэмжсэн тий яг л юм байлгасан. Хатуу зөөлөндөө зөөлөн. Өнөөдөр энэ өндөр хөгжилтэй улс орон өнөөдөр хууль эрхцсэн орчин өнөөдөр сайн байгаа учраас, хяналт сайн байгаа учраас, сайн мөрдүүлж байгаа учраас иргэдэнч ажилдаа орлоготой хууль хүчнийхаасаач айдаг, хуулиасаач айдаг имэдэг түүнийг ч дагаж мөрддөг байна шүү дээ. Гэтэл өнөөдөр бидний бодит амьдрал манай хууль ингээ иргэд энэ бүгд л мэдчихэж байгаа. Монгол улс шоронжоод байна гэж та ярьлаа тий. Яг энэ дээр бас гэр бүлийн сэтгэл асуулт байгаа. Эхнэр нөхөр хоёр хоорондоо маргалдаад эхнэр нь эхнэрээ хоёр зөхиод цагдаа дуудаад таслан сэргийлэх арга хэмжээ гэж ярьдаг лөө. За. Авагдчихлаа 30 хоног баривчлан саатуулчлаа тий. Баривчлан саатуулчлаа. Тэр хүн тэн дотор 30 хоноод им үдсэн ядас сэдэлтэй гарч ирнэ үү гэхээс тэн дотор гатас буцаж 30 хоногийн дараа гарч ирээд ихнэрээ дахиад зохгүй гэсэн баталгаа байгаа юу? Тэгэхээр энэ нөгөө л яриад байгаа яг ингээд ихнэрээ зохиод хоёр зохиод тэнд очоо 30 хоног саатуулгатаад байгаа нь энэ одоо гэр бүлийн хүчирхийллээс аваад байгаа арга хэмжээ мөн байж чадах уу? Энэ бол биш. Та энэ дээр юу гэж боддог вэ? За энэ хуулийн ажил яг нөгөө чиглэл ингээ ярих юм бол маш удаан яригдана. Тэгэхээр одоо зөвхөн энэ гэр бүлийн хэрүүл маргаан зөрчил те энэ баримтлагын торгуулийн арга хэмжээнд дээр ярихад бас олон талаас нь ярих хэрэгтэй. Нөхөр тэсгийн аргагүй байдалтай байсан. Хэрэг хэн бүрдүүс ихнэр уурсан хашигдсан нөхөр төвчж үзлээ, дуугаа ажиллаа, гарч үзлээ те бүр хэд хоног гэртээ байхгүй гэж үзлээ, тайвширсан уу? Гэтэл ихнэр тайвширдаг. Тэр юм их тогширсон байна шүү дээ. Ерөөсөө л янз янзаар маажид малтна. Гэтэл өнөөдөр ихнэрээ энэ намайг хүчрхийлээд байна гэж өгдөг ирчүүд тун сөөхөн байхгүй хаа. Байхгүй. Гэтэл эмэгтэйчүүд намайг хүчнсэн зогсон зодсон элдв янзаар хэлсэн нөхрөө өгчдөг. А мэдээж өнөөдөр яг тийм байдлаар ихнэрээ хүчрхийлж байгаа тохиол байгаа юу? Дийлэх нь байгаа юу? Байгаа. А тэгвэл яг ялгааг нь харах юм бол өөр. Яаж ч гэрүүдээс гадуур харьц үүсгэсэн. Тэн дээр эмоцсон нөхрүүд байдаг. За зарим нь тэгээд буйнаараа уулга хайж байгаа ч байна. Гэтэл энэ нөхцөл байдлаас гадна нөхрийнхөө одоо тэр нөхцөл байдлыг ойлгохгүйгээр өөрөө тэрэнд бантаад гэдэг юм уу те нөхөр нь тэрэн дээр нэг жоохон үг хэлэхэд л муухай ашиглаж шин. Тэгснээс 30 хоногийн баримтлаганд явчихдаг. 7-30 хоног. Тэгээ энэ баримтлаганд явсан одоо хүмүүс засраад гарч байгаа хүмүүс нь ерөөсөө хувилах юм бол 10-20 л хувь. Би нэрээ ихнэрээ нөхрөөч гэдэг юм уу муухайгүй хилцсэн юм бэ. Арайч би дэндүүлсэн байна да гэж бодоод гараад уучлах уйдаа гэдэг нь 20 хүрэхтэй хүрэхгүй. Дийлийнх нь тогширсан. Шагаш алнаа. Тэ? Яг тийм зүйлтэй гарч зодноо. Чамаас салнаа. ч юм уу яадаг гинэ. Дийлийнх нь тийм болон гардаг. За боли гараад талахгүй ба гэхэд гараад шууд гэр бүлийн салалт үүсэх хаа тий. Энээс бол салд үүсч байгаа тохиол кейс зөндөө байна. Яг энэ зүг баримтлагаас яг энэ баримтлагаас болоод салж байгаа шүүг одоо гэрэл туслуулах нэхэмжлээ өгч гсэн тохиолдол зөндөө бичдэг. Эсвэргээр энэ хууль чинь гэр бүлийг салахад хэрэгжиж байгаа юм шүү тий. Харин тэгж л одоо бод амьдрал яг л тийм шүү дээ. Тэгээд энэс улбаалаад нөгөө охид эмэгтэй чи яг нөгөө юм чи олон талтай. Үнэхээр нөхөр хүчрхийлдэг. Нөгөө нөгөө эрүүл дээж согтуудаач барьж аваад зодохгүй маа гэж бодоод хараадаг, өрөөдөг те чимхдэг, зулгаадаг. Ингээд тэрнээс нь айгаад нөгөө цагтаад өгч чаддаг. За мөн нэг удаа өгөөд бас айчихсан. Ингээд хууль хүчний байгуул угаас нам хамгаалахгүй юм байна уу? Зүгээр л дууга нэгс салын нэгс энэ хүний хүчрхийлэг тэсэд төвчл амьдрахаас аргагүй мэн гэсэн бодолтой энэ өнөө хүчрхийлэг тэсэж байгаа энэ амьдралыг туулж яваа олон бас охид эмэгтэйчүүд хүүхдүүд бас байна. Тэгэхээр энэ өнөөдөр хуульч эсэргээр гэр бүлийг энэ хосуудыг залуучуудыг эхнэр нөхрүүдийг гэр бүлийн амьдралыг засах биш. Илүү шоронжоод байна. Бүгд энэ баримтлагад ир юмгүй явж гин. Хэдэн зуугаараа явж гин. Эргээд энэ хүмүүс ухаарахгүй ойлгохгүй. Дахиж энэ дахин давтан яагаад торгуулад баримтлаганд яваад байгаа. Энэ хуульч нь болохгүй л шүү дээ. А энэ хуулиас сурчлага энэ гэр бүлийн амьдрал болохгүй л шүү дээ. Гэдгийг бидэд мессеж өгöd байгаа байхгүй.
Тэгээ энэ талаас нь өнөөдөр яагаад ажиллахгүй байгаа юм бэ? Гэр бүлтэй холбоотой дахиад нэг асуулт байна л да. Ийм бас кейсүүдэнд ирдэг юм болов. Нөхрөөсөө одоо санхүүгийн хамааралтай болцсон. Эсвэл одоо яа гэдэг нөхөр нь ингээд ар гэрээ авч явдаг. Эхнэр нь 3 4 хүүхдээ гэрте хараа байж идэг те. Тэнгүүтлээ ялчгүй л хүүхдүүдээ нэг хоосоо онуулчих гэмс хүүхдүүдэд ааруулчихгүй юмсан гэдэг юм дээр тогтоод нөхрөөсөө л аль дээр залхачихсан. За нөхрөө хайрлахаа болцсон. Тэр гэрт ямар ч халуун талаан уур амьсгал байгаа болцсон. Нөхөр нь энэ дээр дарамт одоо дөрүүлөөд гэр бүлээс гадуур харилцаа үүсгдэг. За үр хүүхдэд анхаардаг болдог, эхнэртэй анхаардаг болдог. Иймэрхүү кейсүүд юу н хэр олон байна. Энэ дээр ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм бол? За ийм кейсүүд байгаа. Өнөөдөр эцгийн гэрхт ёс гээл би л өнөөдөр ажил хийж гин, та нарыг тижээж гин, тэ? Өмсөх хувцастай, идэх хоолтой. Тийм учраас чи над хүүхдүүдэд тижээ, өсөг. Аваад ирсэн юм өг. Хичээл номонд нь явуул, сурга. Надад тэгээд завч хөлөө халга. Миний юу хийх нь миний хувийн асуудал. Би хинтайгаа ууж шоудно уу, хинтайгаа унтаж хөвтнө үү энэ миний эрхийн асуудал. Энэ байдалтай нь эхнэр нь яаж ойлголцоход ярилцах гад үр дүнгээ өхөө болчихсон. Яалчгүй нэрээ 5 цаас олдгийн ажил хийдгийг тэрнгээр нэрэл амьдарч байгаа да. Би энэ хүнээс салаагаад би 3 4 хүүхэдтэй тий дахиад намайг хэн тоогоод аваад суух юм. Тий. Тэгээ миний хүүхдүүд яаж тийчээг нөгөө хойд эцэг нь энэ муусаа эцэг шиг бас хайрлаж чадахгүй. Одоо өнгөрсөн. Оо сайн ч эцэг штэй гэж тий. Ингээл одоо зүгээр ингээд аясаар нь энэ үр хөвгтэл нэг том болгочвол одоо хүсэх юм алга гэдгээр чихэн дүлийн нүдэн балаа амьдарч байгаа өнөөдөр олон л бас гэр бүлийн амьдралууд байна. Тийм ирчүүд өнөөдөр энийг хинч юу ч ярьсан ойлгохгүй. Би нэр эхнэрийнхээ ажлыг, эхнэрийнхээ энэ хувь хүний те энэ ертөнцид нь үр хөвгт энэ халуун дулаан уур амьсгал нэрээ бас би ингэх ёстой шүү дээ. Миний мөнгө яадаг юм, миний ажил яадаг юм бэ? Тэртээ дөрвөл өнөөдөр нэг л гэр бүл олчихсан хүн өмсөх ёстой, идэх ёстой юм чинь. Энийг яхад би фокуслаад голдож яриад бодоод байгаа юм бол ингээд ухаардаг ирчүүд залуучууд их л цөөх. Энэ хүмүүс хизээ ухаарах уу? Заавал нэг нэг нас орж иж хүүхэд маш хүнд өвдөж нэгсэл таяг толох хэмжээнд очиж иж би мөнч алдаа хийсэндээ буруу зүйл хийсэн эхнэрээ мөнч гомдоосон доо тийм ч л ойлгохтой. Тий. Яг тэгэхээр өнөөдөр маш олон өнөөдөр 80 гарцсан хэд хэдэн хүмүүс надад энэ юмыг хэлж ирсэн. Би нөгөө гэр бүлийн чиглэлээр 2 ном бичсэн. Энийг бол гадуур худалдаанд бол гаргаагүй байгаа. Тэгэхээр тэр хүмүүсээс нөгөө судалгаа авчихсан байхгүй юу? Тэгэхэд хэд хэдэн өвөнөр тэгж хэлсэн. Өвөнч залуу зандан байхдаа бол стол нэрэ бүгдийг л хийсэн. Мөн ханимаач одоо өөр хүүхдээ сайхан хүмүүжүүл гадшаад дотгошоо сургуультай мэрэгчлээ л. Тэгсэн хин хохирсон. Миний хажууд байгаа. Гол нь өөр хүүхдүүдээс би тэр хайр халуун авч чадхаа байна. Багад нь би хажууд байдгүй байсан юм чинь. Үүнд ээжээ л гэдэг. Ааваа гэхгүй байх. Тэгэхээр энэ хүмүүс чинь өөр хизээ язааны бүр хамаг юм дуусч хахад ойлгож шít. Өөр хүүхдээс хайрлах гэдэг. Тэгэхэд би одоо дахиад нэг жишээ хэлэхэд өнөөдөр өөр хүүхдээ гоё ганган сайхан орчинд амьдруулж байна. Энэ сайхан. Тийм орчинд амьдрч чадахгүй, идэлж өмсөж ууж чадахгүй хүүхдэд зөндөө байх. Нэг зүйлийг л одоо нэг манай нэг найз хэлсэн байхгүй. Тухайн залуу бол их мундаг босролтой, эхнэрч нөхрөнч олон хил устай, мундаг ажил хийж исэн, эдийн засгийн хөвжгсөн, бие даачсан. Гэр бүлийн харилцаа сайхан. Үр хүүхэд нь бол тоож үзээгүй, өмсөж үзээгүй тоглоом хувцас бүгд байх. Машин тэрэгэл ёо зозор байх. Энэ Монгол аш. Тэгсэн хүүхэд нь хэд хэдэн зүйлийг одоо аавда хэлсэн байна л да. Аава энэ таны энэ унаад байгаа машин нэг тийм юу юм а те. Зүгээр л нэг машин бэ те аав гэд. Юу гэсэн юм чи ийм мотортой ийм машин ийм ч тэгсэн чи. Үгүй мэдгүй. Та миний хэлсийг ойлгохгүй байна гэд. Аавч тухайд хүүгийнхээ ярьсан ойлгоогүй юм байна л да. Тэгээд нэг өдөр аав хоёр хоол иж жагаад ярилцсан байна. Би тань нэг юм хэлэхгүй заа гэд. Таны над хамгийн таалагддаг, над хамгийн гоё дурсамж мэдээсэн зүйл бол
та надад дэлфийн үзүүлсэн. Миний амьдралд хамгийн гоё зүйл энэ байсан. Тэрнээс таны энэ унж байгаа машинууд надад октоосо таалагддаг. Та энийг надад илүү олон дэлфийг үзүүлээч гэдэг бодлоо аавда олон ийм зүйлийг эцэг нь гайхал сонсон байгаа байхгүй. Тэр хүүхдүүд гоё ганган зүйл үг сонирм биш шүү дээ. Олон ааваасаа тэр дурсамжийг хүсээд. Тэр үнтэй ганган хямдхан хамаагүй. Аавтайгаа өнгөрөөс хамгийн зэрэг сайхан цаг үе мөч бол тэр дэлфийн үзээд аавтайгаа тэр нэг орой ном уншаад аав тэр уншсан тэр цуг байсан тэр номыг надад ярьж өгөөд. За мөн тэр орой ээжид гоё хоол аавтайгаа хийж өгөөд тэр PlayStation-ыг орой аавтайгаа 2 цаг инээж тоглоод тэр нь л хүүхдэд гоё хамгийн ач шагалтай. Тэрс тэр юутай байх нь тэр хүүхдэд сонирн биш шүү дээ. Тэгэхэд өнөө хүүхэд болгон тийм биш. Хүүхэд бол хүсэж байгаа зүйл бас юу вэ гэдэг эцсийн эхчүүд бас хараасаа ойлгосоо л гэж хүсэж байгаа. Ста нэвтрүүлгийн цаг мартал явсан. Нэг цаг чи хахаас ингээ газ тод орон дуусчихдаг байхгүй тийм яг хэрвээ үзчихэд хүсвэл яг энэ гэр бүлийн сэтгэр хойлоо дахиад нэг удаа уулзч болох болоогоос асуучмаар байна. За тэгэд яг яалч юм том сэдв байгаа болохоор дараагийн удаас за магадгүй намар за үлж байж бол тэ. Эсвэл ойрхон ч байж болно. Тэгээд мэдээж манайга дахиад оролцохыг хүсч бол манай комментист бичээрэй. Тэгээд манайга орж байгаа зочин болгоноос асууд юм аа. Манайга яг л ч нээлттэй чөлөөтэй явдаг болохоор хэрвээ та подкастт өргөцснөөс эхлээ за би хэрвээ надад тэр талаар ярих боломж олдвол эсвэл хөтлөгч надад энийг асуухгүй байсан ч гэсэн би нэг ярмаар байгаа гэдэг ч юм уу те дотроо боддож явдаг зүйлийг бид нэр хамгийн сүүлийн оронд үлдээдэг сүүлийн мөчд үлдээдэг. Тийм болохоор яг энэ сүүлийн хэсгийг танд үлдээ. Тэгээд та яг сүүлийн хэсгийг бас танд үлдээж байгаа би мах дугаар болгон дээр юм байдаг шүү те. Яг хуу миний хийж байгаа ажил гэдэг юм уу ерөн зүгээр ном тохиомлын хувьд гэр бүлийн чиглэлээр л илүү тэр дундаа салалт за мөн эд хөрөнгийн маргаан юунаас үүсээд байгаа яагаад салаад байгаа. За салахгүй байх талаасаа ер нь яг яах ёстой вэ? Хөрөнгөө яаж хамгаалах вэ? Заавал хөрөнгөн дээр ихний нөхөр хоёр өнөөдөр бас суугаад байгаа юм уу? Хөрөнгө чухал юм уу? Гэдэг талаасаа дараагийн подкаст хэрэг хийгдэх бол тэр талаар илүү би бас ярья. Өнөөдөр бас тэрийг бас ярих гэж бодсон. Тэр бас жоохон орхигдлоо гэж юм хэлээ. Тэгэхдээ өнөөдөр энэ сэдв бол нэгдүгээр гэр бүлийн амьдрал те аж аргалтай амьдрал. За аж аргалыг бий болох гээд байгаа амьдрал. За салгаж байгаа амьдрал, салах дотроо нөгөө гэр бүл юунаас бол салж байгаа олон шалтгаануудаа тус тусн детальчилж ярина. Тийм учраас тэр талыг жоохон ярих байлаа гэж хэлье. За ер нь бол би ч гэсэн дахиад яг энэ талаар тантай бол суулцмаар байна. Тэгээд нэвтрүүлэг маань энэ хүрээнд өндөрлөж байна. Тэгээд ивент чинь гарын бэлгээ гартуулаад энэ удаагийн богинохон нэг цагаа дуусгая та. За тэгээд мэдээж гэр бүлдээ очихдаа бас SUV брендийн бидгтээ очоорой гэж бодоод тэндээс SUV брендийн одоо цагаан бодоо байна. Japanese сортын дээд сортын цагаан бодоо жилдээ нэг л удаа төрж уулдаг будаа. За мэдээж SUV компот. За бас SUV juice байгаа энэ бас дахин савлах одоо шилийн ашиглах боломжтой. Ер нь айлууд ингэт юм байна. Манай juice-ийг ер нь цэцэг услах савмаа болгочтой юм байлээ. Ингээд дахин ашиглах боломжтой. За мөн хүүхдтэй нэг чипстэй. Эзэн чихэртэй очираа. За тэгээд зочин болгондоо хэлт юм ахаа нэг уутаа бас бид нар өглөө болгон гардаг нөө цайндаа сүүндээ гардаг уутан байгаасаа гэж өрөөгөөд уутаа бас бэлэгдээд өгдөө шүү. За ямар гоё. За баярлалаа. За тэгээд SUV брендийн хамт олонд баярлалаа. Тэгээд энэ удаагийн дугаар маань маш дүмгхэн ганц цагийг бас бид өөр чадан ядан бас багтаахыг ярих гэсэн зүйлээс ярихыг хичээлээ. Тэгээд хонгор ахмадс ярих маш олон зүйл байгаа гэж байна. Тэгээд дараагийн дугааргаас дахиад хийгдэх байх гэж би бол итгэж байна. Та бүхэн бас хүсчихвэл доор өчөөр маш сонирхолтой дугаар болсон гэж бодож байна. Бас нэлээд урт дугаар болсон баха гэж бодож байна. Тэгээд 97 хоногт дахиад нэг өөр зочинтойгоор уулзцгаая. SUV podcast манайхаа тэгээд лайк, subscribe дараад үзцгээе.